хайр гэж юу яг юу юм бэ? Яа. Та хоёр нөгөө нэгнийгээ таньж мэдэх, нэгнтэйгээ дурлалцах, болцох, хоёулахнаа байх цаг хугацаанд хэр их өнгөрүүлсэн юм бэ гэхээр тэр нэг юм 2 жил тор хаяж байх хэрэгтэй болоод байгаа байхгүй. Маргаан болдог хамгийн гол шалтгаан нь юу вэ гэхээр ерөөсөө л чи надад юу хийж өгч байгаа юм бэ? Өөр дээрээ нөгөө хүнээ тааруулах гал нөгөө хүнээс юм гэсээд ирэхээр л маргалдаан болдог байгаа байхгүй. Тэгээд ер нь бол хинч өгч чадахгүй шүү дээ. Таны өөртөө итгэлээ. Яг би ингэж ярьж чадахгүй байна. Эхтэйчүүд гэсэн бодож байгаа байлгүй дээ. Энэ хүн намайг ажралтай болгож намайг одоо гоё байлгана л гэж бодсон бол тэр бүтэхгүй. За сайн байцгаана уу? Золбоо TV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгээр маш хүндтэй зочныг урьж оролцуулаад байна. Тэгээ өмнөх жил яг анх Монголд ирээд өөртөө ч уулзч чинь тэгээ удахгүй явах гэж байгаа бас энэ жилд яг явахынхаа өмнө бас ингэж өөртөө чинь уулзч таарлаа. За юуны өмнө Золбоо TV-ийнхаа үзэгчдтэй тэг мэдчилгээ төвшөлөөр хоёлаа подкастаа эхлэе. За тэгээ сайн байцгаана уу? Удаа уулзаагүй сансан байна. Нилийн одоо яриаг бас удсан байна, уулзааг удсан байна. Сайн явж ирсэн үү? Сайн байна уу? Та хэд мандаа сайн байна уу? Дахин оролцох болсондоо маш их баяртай байна. За өнөөдөр тэгэхээр сэтгэл зүйчтэйгээ маш чухал сэдвээр ярилцах болно. Ямар сэдв бэ гэхээр хүн болгоны хүсдэг, мөрөөддөг, хайдаг, олохыг хүсдэг сэдв бол хайр. Тэ? Хайр бол мөнхийн сэдв гэж ярьдэн шүү дээ. Тэгээд хүн ер нь яг яах гэж амьдрд юм бэ? Ерөөсөө л хайрыг авахын тулд, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд энэ хайр гэдэг нэг зүйлийг л хайж амьдрдаг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэ? Хүн бие бинийгээ хайрлах гэж гэрэлдэг. Хүн хүүхдээ хайрлах гэж хүүхдтэй болдог тий. Тэгэд яг энэ бүгдээс бодоход хайр гэдэг бүр үнэхээр агуу том сэдв. Тэгэд энэ хайр гэдэг зүйл дээр асуудал үүсгээрээ л хүмүүс хоорондоо зөрчилддөг, маргалддаг. Тийм учраас өнөөдрийнхөө бичлэгээр энэ хайр гэж яг юу юм бэ тий? Эрэгтэй хүмүүсийн мэдэрдэг ойлгодог хайр гэж юу юм? Эмэгтэй хүмүүсийн мэдэрдэг ойлгодог хайр гэж юу юм те? Романтик эрэгтэй гэж ямар эрэгтэй хүнийг хэлдэг? Эмэгтэйлэг эмэгтэй хүн гэж ямар эмэгтэй хүнийг хэлдэг те? Эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс яг энэ хайрын юун дээр ойлголцохгүй хоорондоо зөрчилдөд байдیں۔ Миний бодлоор энэ дэлхийн ертөнцийн дээр сэтгэл зүйч гэдэг мэрэгжил байгаагийн бас нэг шалтгаан нь энэ юм болов гэж бодож байгаа байхгүй юу? Ерөөсөө л хайрыг ойлгохгүй, мэдэхгүй хоорондоо зөрчилдөд байгаа учраас л сэтгэл зүйчдэр очоод тэг хосууд очоод бид тэр ингэж зөрчилдөд энэ намайг ойлгохгүй тэр намайг ойлгохгүй ингээд ирдэг юм болов гэж бодож байгаа байхгүй. Тэг өнөөдөр сэтгэл зүйчтэйгээ яг энэ хайрын талаар маш өргөн хүрээнд ярмаар байна. Тэг өөр дөр чинь маш олон хүмүүс энэ хайрын асуудлаас болж ирж байгаа бах. Тэгэд яаж хайрлагдах вэ? Хайрлагдахад хүртэл энэ ухаан гэдэг хэрэгтэй юм уу? Айсгүй зүгээр мэдрэмж юм уу? Хайр гэдэг зүгээр л цаанаасаа ингээд гарч ирж идэг зүйл юм уу? Айсгүй энэ хайрыг зарцуулахад хүртэл бид нар суралцах ёстой юм уу? Ер нь яах ёстой вэ? Тэгээд хамгийн ихнийхээ асуултыг тавиа шууд эхлэе. Хайр гэж ер нь яг юу юм бэ? Яа. Эхний асуулт амар том асуулт байна тий. Яг энд маш гоё товчоор шууд толгоонд орж ирж байгаа бодол гэх юм бол нөгөө хүнийхээ аж аргалтай байгаа мэдрэмжээс аж аргалыг мэдрэх нь хайр баг. Энэ зөвхөн хосын харилцаан дээр ч биш. Хин нэгний аж аргалтай байгаагаас аж аргалыг мэдрэхийг хайр гэж тодорхойлж болох юм. Тэгэхээр өөртөө юу авах тухай хэсгүүдийг бүгдийг нь хасж агаад зүгээр хин нэгний аз жаргал миний аз жаргал юм шиг мэдрэгдэх нь хайр гэд хоёул эхлээд нэг жижигхэн тодорхойлчих тий. Хайр хэр хүмүүс өөрийг нь үнсэх, тэрвэрх, хайрлах, хүлээн зөвшөөрөх гэж ойлгоод шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэл зүйн онол гэж ойлгож болох уу? Өөрийгөө үгүй хийгээд нөгөө хүний аз жаргалтай байгааг харах, тэрийг хайр гэж сэтгэл зүй заадаг гэсэн үг. Тийм яг суурь нь сэтгэл зүй заахаас илүү суурь нь хайрлах урлаг дээр нөгөө жишээ авсан байдаг. Одоо чи гоё ирвэхийг хараад нөгөө шорлоод, шараад, идээд авчий буюу надад ямар ашигтай вэ? Би энэ ирвэхийг эзэмшээд номын авчуурах хийчи, хатаагаад гоё ингээ жаазлаад ханандаа хадъя гэж байгаа бол энэ лав дурлал биш, хайр биш, зүгээр дурлал гэж хувааж болно. Чи түүнээс ингээд гоё байхыг мэдэрч байгаа бол зүгээр түүнийг эзэмших чамд гоё байгаа бол
чамд ямар нэг ашиг нь илүү байгаад ингэж байгаа бол зүгээр дур татж байгаа буюу lust. Энэ бол дурлал. Зүгээр дур хөдлөж байгаа. Хайр болохоор би юу авах уу? Би яаж гоё байх уу? Би энтэй байвал ямар гоё болох уу? Надад ямар гоё таашаал ирэх үү биш. Түүнийг хамгийн гоёор байгаасаа буюу тэр ирвэхийг чөлөөтэй цэцгэн дунд нисээд явж байгааг харахаас таашаал авах. Түүнээс аз жаргалыг мэдэрхийг хайр гэж нэрлэдэг. Нэрлэгээ гэдэг одоо хайрлах урлаг ном эхэлдэг. Тэгэхээр дурлал хайр хоёрыг ялах нь эхлээд одоо насанд хүрсэн одоо хүмүүсийн хувьд хамгийн чухал нэг байгаа байхгүй. Энэ миний дур хөдөлсөн дурлал юм уу? Эсвэл жинхэнэ хайрын мэдрэмжээр би энэ хүнд хандж гэнэ үү гэдг нь аягүй чухал. Тэгээ хосуудын хувьд ч гэсэн эхлэл цэг нь маш чухал байдаг шүү дээ. Тэгэхээр уг нь бол сэтгэл судлалд бүх юм дис дараатайгаар үе шатын дагуу явах юм бол маш их бат бөх гэж нэрлэдэг байгаа байхгүй. Аль болох үе алгасахгүйгээр үе алгасчаар аягүй хэцүү байдаг би ч өөрхөн туршлага төр мэдэн. Жишээ нь зүгээр л бага наснда 0-оос одоо 3 дугаар анги руу 3-аас 7 дугаар анги руу ч юм уу ингээд өсрээд явчихаар аягүй хэцүү байдаг. Тэрэн шиг хайрлах, дурлах үе шатанд бүгд ийм дис дараалаараа шат алгасахгүй явах тусмаа хосын харилцаанд хайр гэд үүсэж гой төлөвшдөг. Ихэнх хосуудын хувьд энэ үе шатуудыг болзооны үе шатаа алгассан хосуудын хувьд хүүхдээ болсны дараа салах магадлал 80% гэж байгаа. Маш чухал юм билэ. 10 жил, 20 жил, 30 жил болцсон хосууд ирээ зөвлөгөө авна. Тэгтээ яаж хэлсэн бэ? Яаж хэлсэн бэ гэдээ асуугаад байдаг. Тэр нь та хоёр нөгөө нэгнийгаа таньж мэдэх, нэгнтэйгээ дурлалцах, болцох, хоёулахнаа байх цаг хугацаанд хэр их өнгөрүүлсэн бэ гэхээр тэр нэг юм 2 жил тор хаяж байх хэрэгтэй болоод байгаа байхгүй. Зүгээр л хоёулаа байх. Тэгээд маш олон үе шаттай. Энийг алгасаад өвчтөр найзууд байж байгаа нэг өдөр дотносоо суудсан. Эсвэл бид хоёр танилуд байж байгаад санамсргүй нэг өдрөө ингээд юу хүүхдтэй болсон. Эсвэл бид хоёр нөгөө хүүхдтэй болгоноос болсон гэд хамт байцсан. Гэх мэтчлэн ийм олон шалтгаанууд байна да. Ямар ч үсэн тэр хүмүүс маш удаан хугацаанд ухамсартайгаар бодож өөрөөсөө асуугаагүй байгаа. Тэгээ ийм байдлаар эхэлчихээр шууд үүрэг хариуцлага их юм шаардаад эхлэнгүүт нөгөө гой мэдрэмжүүдээ удаан хугацаанд аваагүй хүмүүс ч нөгөө тархлаан суугаагүй. Тэгээ би энэ хүний төлөө байна гэсэн удаан мэдрэмж төрөөгүй мөртлөө энэ хүний төлөө амар их хөдөлмөрлөж зүтгэж дэвчээр гаргаж нөгөө хайр сэтгэлээс нэгтэг хариуцлагын нэхэнгүүт хүнд тийм бензин буюу нөөц нь хүрдэггүй. Гэрлэлтийг хийхэд. Тэгэхээр үе шатуудын хувьд эхлээд одоо ингэж ярихаар бид нар бити сүржигнэдэ айгуу даа гэх бах те. Гэхдээ зүгээр хэлэхэд хамгийн эхлээд хоёр хүн танилцаад зүгээр танилцсан шатан дээрээ харилцаж үзэж байгаа бол нэгнээсээ олон зүйлийг шаардлагагүйгээр шууд нөгөө дарамтлал чи гарч орж болохгүй чи яасын айгуу тийм чухал юмнуудыг нэг ярилцалгүйгээр хөнгөн юм танилын хүрээнд харилцаанд бид нар 3-аас 6 сар зүгээр ажиглаж харьцаж болно. За түүний дараа албан ёсоор үерхэн. За үерхэл бол 1.2-оос 1.8 жил дотроо үерхэх хэрэгтэй. Тэр нь хамт нэг гэрт орох тухай биш. Зүгээр нэгнийгээ хөөх ингээл хөргөж өгөөл аваад өдөр тутмын амьдралын хэмнэлтэд танилцаал ингээд нэг юм нэг намар хавар өвөл зунг ядаж үерхэж өнгөрүүлээд түүний дараа хамтдаа байж үзэх үү буюу зүгээр энд ямар ч тийм одоо нөгөө дотн харилцаа янз бүрийн байхгүйгээр шүү. Хамт амьдраад үзэх. Энийг бас 1-1.5 жил бүр 3-4 дэх шатанд байх нь шүү дээ тий. Хамт амьдрах нь болохоор энэ хүн зөвхөн ингээл хөргөж өгөөл гарахаасаа гадна яг 24/7 одоо нэг хооллох, цэвэр цэмцгэр байдал, өдрийн дадал зуршил, унтах, идэх, тэ харилцаа, хандлага, найз, нөхөд, хувийн ариун цэвэр, сахилга бат маш олон зүйлийг нь харж байна. Тэгэд энэ тэнцэж гинүү гэх юм бол одоо Монгол янз бүрийн заншил юу ч хийж болно, бэр гуйх юм уу, им сүү тавина. Энэ бол яг гэрлэлээ гэсэн үг биш те. За гэрлээд ингээд сүт бүсгүй болчлоо. Тэгэхээр дэрийг цуцалж болдог, яаж болдог ингээд болоог байгаа даа байхгүй юу? За. Ингээд л нэг 3-аас 4 жилийн хугацаа болж байгаа. Гэхдээ энд ямар ч хүүхэд дотн харилцаа ингээд чи зөв хүн минь гэдэг юм биш. Ингээд сонголттойгоор эрх чөлөөтэйгээр таньж мэдсээр л байх болно. Гэхдээ үүрэг хариуцлагын хувьд ингээд сүү тавиад хамт амьдрал арай өөр болоод эхэлж байгаа зү. Танилцсанаас илүү хамт амьдарч байгаа хүмүүс бол хоол унд болон санхүүгийн байдлаар арай өөр ингээд ахаал яваад байна. Гинт шууд бүх дарамт ирдэггүй. За тэгээд сүү тавиад 2 жил шүү дээ тий. Сүү тавиад яг албан ёсных одоо энэ үед бол чи минийх би чинийх бүх юм албан ёсных одоо нэг нэгнийхээ
сошиал дээр за relationship status хийх нэг нэгнийхээ зураг хүргийг хийхтэй нэг нэгнийхээ тэмдэглэлт баярууд одоо шинэ жил цагаатар наадамж юм энэхүү үеуд дээр аль бие усны хүн болж байх одоо оролцох тэдгээр зүйлсэд ингээ хариуцлага хүлээх боломжтой болж эхэлнэ. Тэгээд гэрлэлт. Үүний дараа одоо хосууд нэгэндээ хангаж өгөх ёстой байдаг, одоо зориулах ёстой байдаг. Эдгээр зүйлс ингээд гинт цунами шиг надад хизээч орж ирэхгүйгээр би багаар маш үн цэнтэйгээр харилцааны суурийг тавьж гинэ гэсэн. Тэгээ гэрлэлтийн дараа хүүхэдтэй болоход бэлтгэн тэ. Ингээд хурим найр хүүхэд ингээд ийм олон үе шатууд одоо товчоор хэлэхэд. Гэхдээ дотор нь хүмүүсийнхээ амьдралын онцлог, нас хөөс тэгээд нөхцөл байдлаас хамаарат энэ нь хэр хугацаанд сүрт бүсгүй гэрлэлт үерхэл хамт амьдрах нь хэр хугацаанд байх нь шалтгаалж болно. За сэтгэл зүйчийнхаа ярьсныг нь сонсоод надад жоохон зөрчилтэй юм шиг санагдлаа л да. Яагаад вэ гэхэлэр за хайр гэдэг ойлголтыг аягүй гоё тайлбарлалаа. Би бүр вау би өмнө нь яагаад ингэж бодоогүй юм бол гэтэл тайлбарлалаа. Ирвэхэд дээр жишээ аваа те. Хайр нэг өөр дурлал нэг өөр. Дурлал гэдэг бол зүгээр би энийг эзэмшээд надад ямар гоё таашаал ирэх үү те. Би энийг өөрийн болгож авснараа би яаж баярлах вэ? Би яаж хөөрөх вэ? Би ямар гоё мэдрэмж авах вэ? Би ямар таашаал авах вэ гэдэг төвлөрөөд нь шүү дээ. Хайр гэдэг нь болохоор нөгөө хүнийхээ аз жаргалтай байхыг л харахыг хайр гэж ярьлаа те. Энэ хоёроор нь тэрнээсээ би аз жаргалыг мэдэрнэ гэдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ бол миний одоо яг сүүлийн үед бодож байгаа бодол амьдралын логиктой ч гэсэн айгүй гоё таарч ин л та. Тэгсэн сүүл рүү нь одоо яг юу яриад эхэлж байна гэхэлэр тэр үнэ харах ёстой те. Амьдралын хэв зуршил тэгээд хамт амьдраад үзэх ёстой хэсэг хугацаанд тэгснийхаа дараа те нэг гэрт ороод амьдраад үз тэгээд дараа нь гэрэл дараа нь хүүхдтэй оргил араас нь ингээл явлаа шүү дээ. Тэгвэл би тэр хүний аз жаргалтай байгааг хараад аз жаргалыг мэдрэх юм бол яагаад би тэр хүнийг одоо нэгсэндээ шалгах ёстой гэж? Яагаад гэвэл эхлээд бүгд дурлах байхгүй. Эхлээд хинч 7 хоногийн дотор 10 хоногийн дотор энэ хүний жаргал миний насан туршийн аз жаргал юм байна гэх боломжгүй. Тэгэхээр хайр үүсдэг гэдэг хоёулынхын дараагийн ойлголт эндээс маш гоё гарч ирж байгаа. За. Хайр нэм оноогцсон хин нэгэн ч юм уу хувь тавилан гэхээсээ илүү энийг би хамтдаа бүрэлдүүлж чадах хүн үү биш үү? Хүн зүгээр л одоо өөрт нь маш хортой ч юм уу таарахгүй нийцгүй хүний аз жаргалтай байгааг харж чадахгүй дээр надтай байгаад аз жаргалтай болж чадахгүй байж болно шүү дээ. Тэгэхээр эдгээр үе шатуудыг тавьж өгч байгаа шалтгаан нь энэ дурлал бол дуусна. Аль нэг үе шатандаа гэрлэлт болох. Дурлал гэдэг нэг сэтгэл хөдлөлгээд ярьчихлах уу? Болно. Зүгээр татагдах сэтгэл хөдлөл юм нөө мансуурл юм уу те донтолт гэж хэлж болно. Ер нь донтолт шүү дээ те. Тэгтэл хайр бол нөгөө донтолт шиг ингээд тэр хөнгүүгээ би амьдрч чадахгүй гэдэг хувиа хичээсэн мэдрэмж биш. Тэгэхээр бид нар бүгдээрээ эхлээл гаднах нөхцөл байдал ч юм уу сэтгэл хөдлөл донд байдаг. Тэгээ гол нь тэр сэтгэл хөдлөлийн балсарын үеийг хамгийн гоёор авч явлаа гэхэд 2 жил үргэлжлээл зангаа танилцсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ хүнийг аз жаргалтай байлгаж чадахгүй гэдгийг нэг бодлын би өөрийгөө ч гэсэн сорж байгаа гэсэн. Би нөгөө хүнээ зөвхөн би энэ хүний төлөө амьдрах уу яах уу гэд ингээл тэ нэг юм юу агаад нэг юм санаатай санаалаа л тэ гэрлэхгүй сүүн бүх зүйлх чи да амьдраад үзье да энэ хэр цэвэр цэмсгэр юм байна биш би энэ хүнийг аз жаргалтай байлгах уу гэдгээ бас сорж байгаа байхгүй. Аль нь л ингээд би таныг аз жаргалтай байлгаж чадахгүй би таныг аз жаргалтай байлгаж чадахгүй гэдгийг нэг нэгнийгээ сорж байгаа гэсэн. Гэхдээ ямар ч тийм хүлээсгүйгээр өссөн үедээ тэр харилцаанаас гарч явж болно. Гэхдээ хэрвээ жаргалтай эрүүл зөв харилцаанд байгаа бол энэ ингээд үргэлжлээд явах нь тодорхой тийм. Өмнө нь би амьдрал зохиохоосоо өмнө тэгээд эмэгтэй хүнтэй уулзахдаа энэ хүн надад тохирох болов гэдэг үнцгээс аюу хардаг гэсэн байхгүй. Энэ хүн ийм аштан байна те амьдралын ийм статустай байна ийм таан байна. Би энэ хүнтэй нэг гэр бүл болоод явхад тохирох болоо таарах болоо гэдэг дандаа нөгөө өөрийгөө өнгөж харах биш. Нөгөө хүнээ дандаа анзаарч хардаг гэсэн гэх юм уу. Тэгэхээр энэ бол нэгсэндээ хайрлахад бэлэн болоогүй төлөвшөл гэж ойлгож болох юм. Тэгээд суралцаал явах л та. Бүгд яг бэлэн болчоод хамт байдаг биш. Яг хөө энэ хүн намайг аз жаргалтай болгож чадах нь л гэдгийг харсан байж тээ тий. Тэгтээ мэдээж хосын харилцаа хоёр хүний харилцан одоо нөгөө бөмбөг дамжуулж байгаа юм шиг харилцаа учраас тэр хүн бас надтай байхад аз жаргалтай байх ёстой тийм үү?
Тэр хүн надтай байх та. Аз жаргалтай байх хэрэгтэй тэгэлгүй хаа. Тэрийг л сорж байгаа шүү дээ, тий. Тэрнээс эхлэл бол ямар ч хийж болно. Тийм байдлаар ямар ч байдлаар дур татагдсан, дурлсан, юунд нь ч дурлсан, юу гэж харсан байж болно. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр бид нар тэр хайрыг нандин үн цэнтэй байдлаар яаж хөгжүүлж байна вэ? Тэгэхээр би түүнтэй байхад аз жаргалтай, тэр надтай байхад аз жаргалтай байгаа бол тэр хайрыг хөгжүүлж, ярилцаж нэг нэгэндээ илүү таатай аз жаргалтай байлгах дээр бид нар ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байгаа зү. Харин чи надтай би чамтай байхад аз жаргалгүй байгаа. Гэхдээ би чамайг аз жаргалтай болгох хүн биш бол бас дуусаж байнгын хэрүүл маргаан гарах нь тодорхой. Тэ? Тэгэхээр зүгээр хөгжин, хайруул үүснэ, тэгээд бүтээн гэж ярьдаг. Тэгэхээр ер нь зүгээр яг би дахиад нөгөө өөрөө дээр жишээ аваад ирэл л тээ. Би чи 30 гарсан хойноо ер нь би өөрийгөө нэлээд болцсон гэж бодсон хойноо ер нь амьдрал зохиож байгаа шүү дээ. Гэхдээ одоо эргээд би өөрийнхөө амьдралыг харахад би бэлэн болоогүйсэн байхгүй юу? Би яагаад өөрийгөө бэлэн болоогүйсэн гэж дүгнэж байгаа вэ гэхэлэр яг амьдралын хувьд мэдхгүй би өөрийгөө бэлэн болсон байсан гэж ойлгож ирсэн байж магадгүй. Гэхдээ сэтгэл зүйн хувьд ерөөсөө бэлэн болоогүйсэн гэж дүгнсэн. Тэгэхээр яг за дурлал бол яг уу те угаасаа сая ярьчлаа. Хайрлахад бэлэн болцсон сэтгэл зүй гэж юу байд юм уу? Би зөвхөн эрэгтэй хүний өнцгөөс ярь. Энэ хүн нэг эрэгтэй хүнтэй гэрлээд тэр эмэгтэй нь яаж аашлж байсан, яаж авирлж байсан, ямар ч хүн байсан зүгээр тэр эмэгтэйг хайрлаад аваад явах тийм сэтгэл зүй нь бол бэлэн болцсон байна гэж тийм хүн ер нь байд юм уу? Эсвэл ер нь тэгэл хосууд нийлээл аль аль талдаа ингээл тэ бууж өгөөл буулт тэгэл ингээл ойлголцоод одоо нөгөө хайрыг бүтээгээд явах хэрэгтэй юм болов. Ингэж бодож байна. За. Өөрөө аз жаргалтай. За. Хүн. Тэгээд өөрөө өөрийгөө хайрлаж сурсан хүн хосын харилцаанд бэлэн болсон гэж өөрийгөө бодож болно. За байж байгаа. Хамгийн ганцаараа байх та. Өөрөө аз жаргалтай байх. Хоёрдугаар ганцаараа байх та. Өөрийгөө хайрладаг. Өөрийгөө хайрладаг. Тэгэхээр би тэр хүнээс аз жаргалаа нэхэх эсвэл тэр хүнээр хайрлуулахын тулд нөгөө юм харалган байдлаар амар олон удаагийн хэрүүлэхийг шаардлагагүй болдгийн юм шиг надад санагцсан. Бодлогыг харсан. Тэгэл осуудын харилцаан дээр ингээл муухарлал, өрөөсгөл байдлаар харж байгаа аль нэг нь байгаа тохиолдолд ерөөсөө хайр гоё өсөж хөгжиж дэлгэр цэцгэлэхгүй байгаа байхгүй. Тэгэл явж нөгөө суур асуудал руу орохоор угсаал анханасаа л энэ хүн хайраас хүлээлт нь намайг аз жаргалтай болгоно, намайг гоё байлгана, намайг амар тайван байлгана. Энэ хүн намайг аз жаргалтай болгож намайг одоо гоё байлгана л гэж бодсон бол тэр бүтэхгүй. Тийм. Тэгэхээр би өөрөө ихлэ ганцаараа байхдаа тэр хүнээс хүсээд байгаа хайраас хүсдэг зүйлсээ өөртөө өгдөг хүн байх юм бол бас ганцаараа байхдаа хангалттай өөрөө гоё нийгмийн баялаг амьдралтай. Зам чанарын хувьд эерэг бөгөөд төлөвшсөн. Сэтгэл зүйн эерэг хандлагатай. Амьдралын утга учираа ойлгосон. Ямар нэг байдлаар тодорхой хөдөлмөр, зүтгэл, амжилтын мэдрэмжтэй ийм хүн аз жаргалтай хүн. Тэгээд энэ байдлаасаа би хизээ уралдаг, би яаж тайвширдаг, би яаж эмзэгэлдэг, би яаж гунигэлдэг, би ямар одоо давуу тал талтай вэ гэдгийг ойлгоод гартаа авцсан хүн. Өөрөө тэрнийх учрыг олдог хүнд би нэг юм хөнгөө байгаа үхэх гээд хатах гээд нэг хүнтэй хамт амьдрах гээд үхэх гээд байгаа биш. Зөв илүү дээр, илүү хүчтэй, илүү аз жаргалтай, илүү сайхан те байхын тулд хүнтэй сууж байгаа болохоос биш. Энэ эдийн аль нэгийг чадахгүй болохоор эрэгтэй эмэгтэй хүнээр нөхөж байгаа бол тэр чинь ингээл нөгөө аим шиг юм хэлж байгаа. Тэгэхээр бэлэн байдлыг бол тэгж дүгнмээр байна. Сайн нэгдэг. Тэгэхээр одоо яг үзээ сууж байгаа бас залуучууд маань байгаа тийм. Тэгэхээр яг сэтгэл зүйч хүний хувьд за эрэгтэй хүний өнцгөөс та өнөөдөр яг ийм байдалтай байгаа бол харахандаа хүн хайрлах бэлэн биш шүү. Эсвэл эмэгтэй хүний хувьд яг тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүн хоёр хүний сэтгэл зүйн өөр байгаа шүү дээ. Бүх юм нь өөр байгаа шүү дээ. Эмэгтэй хүний хувьд ийм байвал одоо харахандаа хайр гэхээс илүү өөрийгөө илүү ойлгох сэтгэл зүгээ ойлгоод өөрийгөө илүү хөгжүүлээрэй гэж зөвлөхөр зүйл байгаа лөө. За бид нар шууд ээж аав дээрээ л бодож үзсэн дээр дээ. За. Тэр нь илүү амархан байх болоход за эмэгтэй хүний хувьд болохоор би эрэгтэй хүнтэй холбоотой, аавтайгаа харилцаатай холбоотой иррационал бодлууд гэж ярьдаг. Буруу итгэл үнэмшил гэсэн үг. Юу байна вэ гэдгийг бүгдийг гаргаж ирнэ. Өвөө, ах, үеэл ах, төрсөн ах, хамт амьдарч исэн ах. Тэгэл ийм эрэгтэй хүмүүс, ямар эрэгтэй хүмүүс дотор байгаад эрэгтэй хүний талаарх ойлголт дүгнэлтэнд
ярих үед би ийм чөлөөтэй, нээлттэй, тайван байж чадчихна. Тэгэхгүйгээр энэ асуултанд ингээл эрэгтэй хүний юм заавал мөнгөтэй байх хэрэгтэй, заавал боловсралтай байх хэрэгтэй. Бид нэр хизээч гэрч сууж болохгүй гэл одоо иймэрхүү бодлууд гарч ирдэг байхгүй юу те. Эсвэл эр хүнд итгэхэр эрхийн урандаа хитэг ингэдэг. За эдрээс аль нэг нь ингээл нэрээ намайг ингэч үү дээ гээл бодож байгаа бол эсвэл тодорхой маш юм чухал шаардлагуудыг тавьдаг. Гэрлэж үтсэн байх хэрэгтэй, надаас заавал ах байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй, аав шиг минь байх хэрэгтэй, тэр шиг байх хэрэгтэй гэж ингэж байгаа бол бас хэцүү. Буюу ямар нэг нөхцөл тавихгүйгээр эрэгтэй хүн гэхээр нэг маятайхан тайван те эерэг ойлголт байгаа бол тэг болж байна. Эсрэг хүсэндээ харилцаа. Тэгэхгүйгээр нэг юм дайн тулаанд орох гэж байгаа юм шиг үзэлцэж, алалцаж, тэмцэлдэж, өрсөлдөж эсвэл аимшигтай ер нь хэцүү санагдаж байвал да надад асуудал байна. Бид ийм юмтайгаараа орохороо яг тэр юм аа ингээд нөгөө хүнд байхгүй байсан ч гэсэн нөгөө хүний тийм болгож ирээд тийм байгаас тэ эрэгтэй хүнтэй амьдрах амар хэцүү гэдэг. Тэгж хараад л байхаар нөгөө хүн тийм болоод л үт юм байна л да. Тий би чамд итгэхгүй гээл тэ тэр тоорхоо заавал гарч ирдэг. Тий тэгээд эрэгтэй хүмүүсийн хувьд болохоор юу яавал зүгээр юм шиг байна. Би өөрийнхөө өөртөө итгэх итгэлийг юунаас ч хамааруулахгүйгээр secure гэж хэлдэг. Баталгаатай өөртөө итгэлтэй эрэгтэй хүн байж чадах уу? Ямар нэг зүйлээс та хамааралгүйгээр. Одоо нэг хүн таныг муулахад эсвэл хадам ямар нэг талаас ямар нэг жоох имэрхэд эсвэл эхнэрийн найз нөхөд талаас нэг жоох имэрхэд эсвэл баг зэргийн санхүүгийн хямрал бэрхшээлд ороход үр хөхөд гарч ирээд ихнэр янз бүр болоход ч юм уу ингээд эрэгтэй хүнийг нөгөө яа би баатар биш юм шүү гэж бодогдуулахаар олон нөхцөл байдлууд амьдралд үүсдэг. За эдгээрт ингээд insecure болоод эрвэл эрэгтэй хүнтэй холбоотой бүх араатналаг шинжүүд яг тэрний дараа гарч ирж байгаа надад ажиглагдсан. Энэ байнга ингээл яа би бол өстой супермен юм аа гэж явж чадахгүй шүү дээ тий. Тэгээ нэг юм уналтын үед орж ирдэг тий. Тэр үеүүдэд эрэгтэй хүн insecure болчдөг. Өөртөө итгэлгүй болчдөг гэсэн. Тэгэнгүүтээ чи яасан намайг дорд үзээд байна уу те чи мөнгө олдог болсон чинь яасан танах ингэж байна манах ингэж байна яасан чи намайг голж байна яасан би одоо бэлгийн ярилцсан дээрээ тийм байна уу те яасан чи ингэж байна уу чи надад уурлаад байна чи намайг хүндлэхэ болцсон уу ингээд эрэгтэй хүн нөгөө аюулгүй байдлыг яг өөрийнх нь эго ингээд донслоод ирэх үед тэр уур бухимдлыг хажууд байгаа эмэгтэй хүнээсээ хөө чи хүндлэлтэй гуйлда сүгдэлтэй мөргөлт та нар юу яагаад байгаа юм бэ намайг гэд ингээд басаад ирдэг. Тэгээд уурлаад нэг гэд эхлэнгүүт эмэгтэй хүн би ч ихтэй амар хүчрхээлэгсээ сурсан байна. Чи бол нарциссист бай. Тэ тэнгүүд нөгөөдг нь үгүй штэ энэ муу яах намайг хүндэлжсэнараа л хүндлэх ёстой байсан гэд ингээд эрэгтэй хүмүүс ирээд уйлдаг байхгүй зөвлөгөөн дээр. Би уулын зүгээр л өмнөх байснаасаа жоохон таргалцсан байсан. Тэг өөртөө итгэлгүй байсан. Тэгтэл ихнэр улаан цай тоохоо болчихж байгаа юм зү. Тэгэхээр тэгээд ер нь бол хинч өгч чадахгүй шүү дээ. Таны өөртөө итгэх итгэлийг ялангуяа эр хүнд яг гоо эмэгтэй хүн гоё дэмжин хүндэтгэн хайрлна. Гэхдээ тэр эмэгтэй байж ш таны үндсийн өөртөө итгэх итгэл бий болохыг хүлээгээ суугаад байвал ингээд нөгөө одоо хүртэл нөгөө угчны сүгээ ууж байгаа тэр түүгүүгээр амьдарч чадахгүй юм шиг л гэсэн үг байхгүй эрэгтэй хүн бие даагаагүй гэсэн. Эмэгтэй хүний хувьд энэ бас яг адилхан байхгүй. Үн цэний хувьд те эрэгтэй хүнээс бусад зүйлсээс хамааралгүй байвал гоё байна. Тэр үедээ билэн гэсэн үг. Энэ хоёр дээр л аягүй хүндэг. Хос болонгуудаа чи гоё эмэгтэй юм уу гэл те. Чи гоё залуу юм уу? Чи чадaltaй залуу юм уу гэдэг дээрээ л яг үндэ хөшигний цаана аягүй том дайн болж идэг. Тэгээ энийг нь нураах үед л нэг нэгнийгаа үзий яддаг, харах хүсэлгүй болдог. Тэгвэл би ер нь чамаар яах вэ? Чи миний энэ хэрэгцээг хангахгүй бол гэдэг байдлаар хэрүүл үүсдэг. Тэгэхээр гоё арга нь гэвэл эрэгтэй хүн өөртөө итгэх итгэлээ, өөрийнхөө тэр эго одоо би манлайлагч гэдэг зүйлээ гадны нөхцөл байдал эсвэл хувь хүнээс мөнгө санхугаас хамааралгүйгээр хүчтэй цих шудраг одоо ингээ авч явдаг болох хэрэгтэй. Эмэгтэй хүн болохоор эрэгтэй хүнээсээ эсвэл бусад хүчин зүйлээс хамааралгүйгээр би үнцэнтэй хэвээрээ байгаа. Би бол хайрлагдсан, би үнцэнтэй, би чухал, би одоо гоё сайхан гэдэг мэдрэмжээ яг өөртөө өгдөг байвал энэ хоёр хүмүүний хоорондох хэрүүлийн 50% байхгүй болно. Гэхдээ ер нь эрэгтэй хүн ер нь эмзэг байх дэмий юм шүү. Эрэгтэй хүн
ойлголт үзүүлэх байгаад байна л да. Намлаг, эр хүний ноён нуруу те юу ч хийсэн нэг юм ганхахгүй одоо ингээд яг өөрийнхөө одоо нэг төлөвшсөн эрхтэй гэж нэг гоё үг байгаад ч те. Тийм байх ёстой юм шүү. Эрэгтэй хүнийг эмзэг байх уу эсвэл өөртөө ихтгэлтэй байх уу гэдэг нь хажуудах эмэгтэйгээс нь бас хамаардаг гэж үздэг. Энэ өстой нөгөө эрэгтэй эмэгтэй хүний эволюцаараа бол онлоосоо хамаарад бид нэр өөр. Яагаад тэгэхээр ингэдэг гинэ? Яагаад ингэж эмзэг ийм одоо болчихж байгаа вэ гэхээр тэр хүний алсын хараанд эмэгтэй нь итгээгүй үед өөртөө итгэлгүй эмзэг болно. Шууд ихтэй нү? Тий. Эмэгтэй түүний алсын хараанд итгээгүй тохиолдол. Ягаад тэр эрэгтэй хүн үйлд одоо би ийм зүйл хүсэж байна гэдэг үйлдэл дээр тулгуурлаж нэг одоо зүйлээр төвлөрч тэр зүйлийг дотроо 1000 том хувааж боддог. Энийг монголчууд эр хүний дотор имэйлтэй хазаартай морь гэд хэлсэн. Тий. Тэгээд тэр нь их холын хараатай, алсын хараатай гэдэг нь тэрийг ингээл хуваагаал, бодоол, би юу хүсэж байгаагаа бодоол, тэрэндээ гэр бүлээ оролцуулж бодоол ингээд ингэж байгаа. Эмэгтэй хүн болохоор илүү нөхцөл байдалтай уялддаг. Нөхцөл байдал. Одоо би ингээд аялмаар эсвэл одоо ийм байна, одоо цас орж ийн, бороо орж ийн гэдэг. Одоо би тийм мэдмээрэн, нэгмээрэн, тэгмээрэн гэдэг ингэнгүүт эмэгтэй хүн яг өөршгөө бодоод одоо эрэгтэйгээ нөгөө яг өнөөдөр л аялах тикет аваагүй бол энэ намайг насан туршдаа аялуулахгүй мэн гэвэл шүү дээ гэж байгаа. Яг үнэ. Тэгтэл нөгөө бодцсон байгаа. Тэ? Тэгтэл нөгөө эмгтээч бодлохгүй шүү дээ, тэ? Яг тэдэнд явах уу, инкүү тэх үү. За тэгээ ямар хавцаа гэд ингэдэг учраас эрэгтэй хүн болохоор хүсэл ямар хүслүүд байгаагаа том зургаар нь хараад хүсэж байгаа зүйлсээ одоо боломжтой эсгээс хамаарад ингээд төлөвлөдөг. Эмэгтэй хүн болохоор шууд тэр мэдрэмжүүдээ ярилцаж одоо нөхцөл байдал энэ нөгөө агуудаа эмэгтэй нүлдээд ахуй юм хийдэг гэсэн холбоотой гэж байгаа шүү дээ, тий. Одоо юу харагдаж байна? Би юу хийхээр вэ? Нөгөө мультитаскинг. Олон зүйлийг зэрэг амжуулдаг. Тэгэхээр бид нар ийм илүү бодит юм ярих гэдэг. Тэгээд хосуудын ярилцлаган дээр энэ шууд мэдрэгддэг байхгүй. Намаа хизээш тэгээгүй гэл ямар хэцүү юм бэ гэж сонсоол эрэгтэй нь орж ирэнгүүт би ээжийнхэн тэрийг ингэчээд аавынхан тэрийг ингэчээд тэндээс мөнгө орж ирэнгүүт ингээд тэрийг авч ингэчээд ер нь тэгж бодоод одоо баг шумуултай момуултай тэр цэцгэнд дэлгэрч байгаа ингэж байгаа тэгж байгаа учраас би ингэнэ гэж бодоод тэрийг нэзээ авч өгөх гээд тэнгүүд гэтээ энийг ихнэртэй хэлээгүй. Тэнгүүд ихнэр нь ингээд энэ юу ч ботон дотроо одоо ингээд хөл мөгөөд бодоол байж байгаа юм уу мангар гэв. Тэнгүүд тийм хэлж байгаа. Яагаад хэлдгүү юм бэ гэхээр би ингээд яриа суугаад байхгүй. Би хийчээд харуулна гэдэг нь одоо яах вэ? Тэгтээ хэл хэрэгтэй. Энийг шийдсэн арга нь Хосын гэр бүлийн сэтгэл зүйч Джон Готманы хоёр 1 жилийн, 5 жилийн, 10 жилийн төлөвлөгөөгөө гарга гэдэг арга барилаар шийдсэн байхгүй. Тэр нь санхүүгийн хувьд, хувь хүний хөгжлийн хувьд, эрүүл мэндийн хувьд, боловсролын хувьд, амралт, аялал зугаалгын хувьд хоёулаа яах вэ гэдгийг ингээд биччих. Тэгээ эмэгтэй нөгөө хараад явна да. Эрэхтэй нь болохоор явна гэж хэлсэн мөнгө хураандаа. Тийм. Хоёулаа тэгвэл сая эрэгтэй, эмэгтэй хүний хувьд за ийм сэтгэл зүйтэй бол хараахан бэлэн болоогүй байгаа шүү гэдгийг анхааруулаа хэлчлээ тий. За тэгвэл одоо эрэгтэй хүний хувьд хүндлэгдэх гэдэг нь шүү дээ. Тэгвэл эрэгтэй хүний хувьд таалагдж байгаа сонирхож байгаа за одоо дурлалын үе шатн дээр явж байгаа хүн нөгөө хүнээрээ хүндлүүлэхийн тулд яах ёстой юм. Эмэгтэй хүн болохоор хайрлагдах гэдэг шүү дээ. Дурлалын шатнд явж байгаа эсрэг гүйцэтнээ хараад за энэ хүнтэй одоо би тий надад бүх зүйл нь таалагдж байгаа ингээд цаашаа харилцаад үзье, үерхэд үзье гэж бодож байгаа хүндээ хайрлагдахын тулд яах ёстой гэдэм бол ер нь. Эрэгтэй хүний хувьд тухайн эмэгтэйгээ яавал болох вэ гэхээр зүгээр сонсож, хань болж хайраа илэрхийлдэг. Нэг үгээр зүгээр л зөөлөн харилцаа. Эрэгтэй эмэгтэйтэйгээ зүгээр л зөөлөн. Зүгээр л зөөлөн харилцаа байдаг. Би Хосын харилцаан дээр бас хардаг байхгүй. Би тийм даймонд бэлгэлээ айдтай гэх. Би машин бэлгэлсэн мэт. Ингэс наач юу ч ойлгохгүй. Би ингэ дээр цэцэг ингэ тавьсан байсан. Амар хичээс би ингэ ядаргаанд ортлоо. Яажсан. Тэгтээ тэрийг илэрхийлж байгаа хэлбэр нь муухай. Тэрийг илэрхийлж байгаа хэлбэр нь хатуу. Эсвэл тэрийг өгж байгаа байдал нь онцгүй болохоор тэр нь хүнд хүрэхтэй гоё биш байдаг. Эмэгтэй хүнтэй зөөлөн харьцахаар буцаагаад тэр эмэгтэй хүн хэлж байгаа муухай үгийг ч гэсэн маш гоё сонсдог. Тэгээд ерөөсөө эмэгтэй хүн тийм шүү дээ. Яагаад тэгэхээр
эмэгтэй хүний эмэгтэйлэг байдал хизээ ингээд нөгөө онгойдог вэ нэгддэг гэж үздэг байхгүй. Зөвхөн хайртай хүнийхээ хажууд тий. Тэр нь яавал илүү эмэгтэйлэг гоё байх вэ гэхээр ганцхан шалгуур нь тэр эмэгтэй тайван байгаа тохиолдолд л чадна. Одоо бид нэг ингээ анзаарах юм бол төгшүүртэй, айцтай нөхөртэй эсвэл ийм ер нь ингээд ийм тайван бус байгаа нөхцөл байдлуудыг бүгдийг хэлж байгаа. Тийм эмэгтэйлэг харагдсан тохиолдол байгаа юу? Тэр ямар ч хөөрхөн байсан, тэр ямар ч боловсралтай байсан, мөнгөтэй байсан тий нэг юм адгуу эсвэл яруу, чанга тий их дуутай, эсвэл дээрлэхөө, эсвэл одоо бууж өгдөгөө хит шартай ингээд эн чин тэр эмэгтэй муухай байгаа даа биш байхгүй. Зүгээр тэр эмэгтэй тайван биш байгаа. Тэгэхээр эмэгтэй хүн тайван биш байгаа бүх нөхцөлдөө эрэгтэйлэг харагддаг гэдэг нөгөө хүс руугаа л явж байгаа. Тэгээд тэр эмэгтэйд хатуу хандчаад яаж тайван байх вэ? Тийм шүү дээ. Ямар нэг юм сүр гэж одоо аяга тавиал те хаалгаас хавж гараал эсвэл муухай хараад эсвэл ингээд ахаар тайван биш болно те. Тэгээ тайван биш байгаа эмэгтэй хүн чинь ингээд дандаа ийм докторгүй айцтай алалцыг гэсэн эсвэл одоо ийм гашуудалтай дандаа ийм доод вибрац ингэж хэлдэг. Сэтгэл хөдлөлд үзүүлж яадаг. Дүгшсэн, айсан, сандарсан, атаагсан, гин буруу мэдэрсэн, гунигэлсэн, шаналсан гэдэг. Тэгээ ийм байгаа хүн чинь ингээд эрэгтэй хүнийг татах уу? Эрэгтэй хүн очиод хайрлаад бай. Ямар гоё юм бэ? Цэцэглүүлээ гэж бодохгүй шүү дээ, тий? Тэгэхээр нөгөө арга бэлэг нь бол тэгж явдаг. Тайван байлгах хэрэгтэй. Хэрвээ тэр эмэгтэй хүн тайван байгаа бол аяанда таныг яаж хүндлэх үү, ямар байх үү гэдэг мэдрэмжүүд нөгөө зүүн совингоор гарч идэг. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд үгүй юу гэх юм бол? Эмэгтэй хүн эрэгтэй хүндээ юу гэж хөөж байгаа тийм? Бас адилхан зөвлөн. Ер нь аль аль нь зөвлөн. За эмэгтэй хүний хувьд бүр зоолттой 100% хэлж чадах зүйл бол ямар нэг үйлдэлээрээ эмэгтэй хүн хайрлагддаггүй гэж үздэг. Төлөөс болон золиосоор гэсэн үг. Энэ дотор одоо үйлдэл орж байгаа. Энэ боддоор хийж өгөх зүйл гэсэн үг. Хоол хийгээд өгөх. За. Одоо уучлаарай гэхдээ хідэн хүүхэд гаргаж өгөх. Тэ? Эсвэл гэр орныг хичнээн гой цэвэрлэх. Эсвэл өөрийнх нь төлөө хөлсөө туслуулж яаж хөдөлмөрлөх. Готлын хэр сайн цэвэрлэх, хувцсыг хэр сайн угаах, гэрээ хэр гой цэвэрлэх буюу үйлс. Сэр хайрлагдахгүй эмэгтэй хүн. Юу хайрлагдах юм тэгээд? Одоо эхлээд энэ дээр авч үзье л да тий. Хэрвээ тийм бол яагаад нөхөртөө хууртагдж байгаа эмэгтэйчүүд маань заяа. За. Ирж байгаа штэ. Аль нь ч ингээд би хоол хийхгүй, би хүүхд гаргахгүй, би чиний хуцыг угаахгүй гэдэг байдаг байхгүй. Дандаа эдгээрийг давуулан биелүүлсэн их өгсөн л байдаг. Ингээ анзаарвал. За. Тэгээд хурдтагдсныхаа дараа бид нар тийм их гомдлоо байдаг тэр байхгүй. Би бүгдийг хийсэн гэдэг байгаа зү. Тийм. Та нүдэнд харагдах үйлдэлүүдийг хийсэн. Гэхдээ хайрлагдах гэдэг нь өөрөө 100% үйлчлэх болон тэр хүний физиологийн бие махбодын хэрэгцээг хангаад эрэгтэй хүнд хайрлагддаггүй гэдгийг одоо хамгийн ихэнд хэлмээр. За бэцгаараа одоо тэгвэл одоо үзэгчд маань гэсэн гайхаж байгаа шүү дээ. Үүсээр хайрлагдахгүй. Тэр яхан зүгээр ингээ сайхан ингээ хараа гэж байгаа юм. Яг яаж хайрлагдах юм бэ? Тэрийг асууад байгаа байхгүй яг нэг. Эрэгтэй хүн зүгээр айлсгүй бол эмэгтэй хүн ухаан мэдрэлийн алдтал дурлаад юу ч хийсэн бэ? Ийсэн ч гэртээ байжсэн ч зүгээр тийм өөрт нь ухаан мэдрэлийн алдтал хайр дурлсан хүнд л суугалчаад шүү дээ. Яагаад ингээд хайрлагдахгүй байгаа юм гэхээр тэр эмэгтэй хүний үн цэн нь тэр эрэгтэйдээ үйлчилж байгаа үйлдэлүүд нь илүү үн цэнтэй биш байхгүй юу? Боёо ямар нэг хүнд мөнгө төлөөд шууд хийлгэж болохоор үйлдэлээр хайрлагддаг үн цэн бол эхнэрийн нэр хүнд биш. Одоо бид нэр гэрийн асрагч авч болно, гэрүүлэгч авч болно, хувцсыг угаалмаш угааж болно, хоолыг мэдгүй эдгээр зүйлс буюу юм орлогдож болох зүйлээр эмэгтэй хүн би хайрлагдана гэж бодоод 100% түүний төлөө өгтлээ хичээх нь тийм баталгаатай хайр биш байгаа. Энэ ихтэй минийх гэж бодохоор. Харин тэгвэл орлогдошгүй зүйл нь юу вэ гэхээр зөвхөн оюун ухааны абстракт хийсвэр зүйлс байхгүй. Тэрний үгс үг лээ. Одоо би айгүй гоё кофе найруулж өгдөг байгаад хайрлагдана гэж бодлоо те. Гэхдээ надаас илүү гоё кофе найруулж өгөх хүн эмэгтэйн хороо дээр байхгүй биш. Тэ баталгаатай биш. Тэ
Тэгэхээр хийсвэр зүйл буюу дандаа сэтгэл зүй хэрэгцээн дээр тулгуурлаж илүү бат бөх болно. Эдгээр зүйлс мэдээж гоё л доо тий. Гэхдээ надаас илүү гоё хоол гэх, надаас илүү гоё гэр цэвэрлэн тий. Ер нь тэр хүний хүүхдийг гаргаж өгөх хүсэлтэй эмэгтэй хүн хэд л хэд байж болно. Эдгээр зүйлс бол би нөхөгдөж болох үс гэсэн үг шүү дээ. Тэгнь. Нөхөгдөж болохгүй тэр цор ганц өвөрмөц зүйл бол тухайн хүний оюун ухаан байдаг. Тэгэхээр миний зүгээр ойлгож байгаагаар үйлдэхээсээ илүү нөгөө эрэгтэй хүнээ сайн мэдээд ухаанаараа нөгөө хүнээ ингээл гэдэг юм шүү дээ. Ухаанаараа нөгөө хүнээ ингээд ингэчих юм бол эрэгтэй хүмүүс бол амархан штэ угнал те. Хүүхчиг. Тэ. Илүү сэтгэл зүйн хэрэгцээн дээр тулгуурлаж л тэр эмэгтэй хүний үнцэн байдаг байх нь шүү дээ тий. Тэрнээс одоо гоё зүс царай би хаа гэвэл тэр зүйл байхгүй болох нь тодорхой. За тэгвэл окей. Нөгөө эрэгтэй хүндээ одоо ухаан гаргаад ах чи яах вэ? Одоо ямар мэдрэмж өгөх хэрэгтэй вэ гэж байна уу? Хайрлагдах чадвар гэж хэлээд байгаа. Хайрлагдах чадамж гэж хэлээд байгаа. За хайрлагдах чадамж гэж яг тэгвэл юу байх хэрэгтэй юм бэ? Одоо яг эмэгтэй шууд ингээд бүгдээр за байж тэгвэл би ийм их юм хийсэн ингээл те хоолунд ингээл эдгэрсэн ямар ч те нэмэргүй юм байна. Би зүгээр л энийг л жоохон зарцуулчихад энэ те эр хүнийг бол зүгээр ингээд сайхан хазаарлаж байгаа зүгээр ингээд хүссэн газар руугаа залаа ярьж байгаа болох нь шүү дээ те. Тэгэхээр чадамж за тэгвэл эмэгтэй хүмүүсийн эрэгтэй хүнийг удирдах оюун ухаанаа удирдах чадамж гэдэг нь яг юу юм бол? Хамгийн эхлээд сонсох чадвар гэж ордог. Энэ өрнийгч дээр, дорнийгч дээр ингээд нөө хийсэн судалгаанууд дээр сонсох чадвар. Сонсох чадвар. Яагаад тэгэхээр тэр эрэгтэй хүний тийм байдлаар сонсох хүнийг эрэгтэй хүн гэрээсээ гадуурх нөхцөл тийм их олохгүй. Олоод байх нь хэцүү. Тийм болохоор араар тавилтууд эхлээд яаж эхэлсэн бэ, яасан бэ гэхээр би согтсон байж байгаад юмаа ярьж исэн юм аа. Би нэг хэцүү болоод бид хоёр хэрэлдээд очоо ярьсан юм аа. Буюу тэнд ийм орон зай үлдээд байгааз тэр хүндээ биш өөр нэг хүнд сэтгэлгээ нээхэд илүү ойлгочих тийм хий орон зай тэнд яваад л байгаа гэсэн. Тэгэхээр би ихлээр сонсож чаддаг үү гэж асуух хэрэгтэй. Тийм эртвэхтэй сонсно гэдэг нь нөгөө шүүхгүй сонсох тийм ам уралдаж ярихгүй байх. Эсвэл яриа л эхлэнгүүт нь өндөр дугаар давж орж ирээл алалцаал тийм байгаад тэгэхээр дараа нь дахиж ярихгүйгээр зүгээр ингээд болж байгаа юм л их нэртэй хэлээд ингээд ер нь хол байхыг хүсдэг шүү дээ тийм. Тэгэхээр сонсох чадвар хамгийн эхлээд дараа нь бодож байгаагаа илэрхийлэх чадвар, зөвөр илэрхийлэх чадвар. Энэ бол бас чадвар. Чаавас ингээд яг ард нь бодохоор эмэгтэй хүмүүс бүгдээрээ яг адилхан тэр хүндээ сайн сайхныг л хүсэж байгаа, өөртөө жаргалтай л амьдрахыг хүсэж байгаа. Гэхдээ даанч илэрхийлэхдээ их зантай, түрэмгий, үгийн сонголт буруу, эсвэл хэлж байгаа нөхцөл байдал нь буруу, тэр үед хэлэхэд дэмий байсан арга ивэн олоогүй, үгийн сонголт буруу хэлсэн тий. Эсвэл хамгийн эмзэг сэдв дээр нь дөрөөлөд хэлсэн ч юм уу. Иймэрхүү үгнүүдээс болоод хоёрын ярилцах, харилцах хэлбэр бүгд хаагддаг. Ингээд та одоо нөхрөө алдчихж байгаа л гэсэн үг юм да тий. Тэр хүн тань сэтгэлээ нээхгүй юмаа ярихгүй юм чинь тэр хүний дотор юмнууд бөглөрн, цугларн, тайлах хэрэгцээ гарна. Тэгээд мэдээж ихлэ хуурай гэж бодохгүй шүү дээ тий. Тэгэл ууж идэж явт юм ямар нэг болдог байх. Тэгэл ингээл юмнууд сонсноо боловсруулад буцаагаад илэрхийлэх чадвар тий. Дээр нь хүндлэх чадвар. Тэр хүндлэх гэдэг нь бас ингээд цайгаа аягалж өгөөл бүс дээлийн дээш нь тавингуудаа маргааш нь новш минь гэж хэлэх биш байгаа байхгүй. Тэ тэгэхээр хэдий үйлдэлээр амар хүндлэлийг үзүүлээд хаанс үг хатан боговч аваад ингээл амар ингээл бусад хүмүүс юм залж ийснэ тэгэл хилчдэг бол тэгэл амар хэцүү юм тийм. Манай ээж надаас нэг яг тэгж хэлжсэн байхгүй. Ээж тэгж хэлсэн. Ингээл хэрүүл маргаантай тийм юм ингээл хүмүүс юм ингээл ярьж байгаа ш тийм юм үзэж байгаа ч үлээ. Тэгсэн чинь яаж ингээд амаараа хамгийн муухайгээр хэлчихэд дараа нь энэ хүндээ ингээд хайнаа, хайраа, хайртай шүү гэж би хэлэх вэ гэж. Тэгээ би бас тэрийг сонсоод аюу сонирн болж исэн. Нэрэл ингээд галзуу хүн шиг те өнөөдрийнхөө сэтгэл зүгээр хорвогийн хамаг муухайг хэлээл маргааш нь ингээд тэнгэр тул магтгаач нэг тийм үн цэнэгөө болчдөг. Болохоор тэгж хэлдэг байхгүй.
амьдрил гэж байгаа юм бол. Тэгээ би энэ өөрийнх нь философи болоо гэж боддог хайрынх нь. Яг тэгж боддог юм шиг. Эрэгтэй хүн ингээл тэсгэл алдахгүй үед амир гарна да тий. Тэг таав тэгж боддог юм. Би амьдрил гэж бодож байгаа юм чинь энэ. Яах хэрэгтэй вэ гэж тий. Тэр бодлыг үнэн байгаа байхгүй тий. За би энэ амьдрил гэж бодож байгаа юм чинь энэ алдаа эсвэл өнөөдрийн нөхцөл байдлуудыг би яаж зохицуулах уу гэж арслаас нь боддог байгаад ажиллахаар би энэ хүнд хэлж ярьж байгаа илэрхийлэмжүүд дээр анхаардаг байгаад одоо яаж тусч ийн вэ гэдэг дээрээ тийм тэгээд дараагийнх нь болохоор тэр илэрхийлэх дээр одоо тэр сул үг болон ийм одоо чалчаа гэж ярьдаг. Тэм хүн ерөөсөө нөхөртөө хүндлэгдэж хайрын татаж чаддаггүй гинэ. Өглөөл гэдэг. Яа тийм. Тэгэл ингээл дандаа ингэчээдэг. Тэнгүүд нэг юм ихтэй хөнгөөл нэг ямаа цангалаа суумаар эсвэл ингээд чихвч зүгээр тоглоомоор тэр хүний юм яриаг ингээд сонсохооргүй болох ингээд тархиа ингэж бүр тэгж ярьдаг шүү дээ. Би манай нэвэрлэж ажиллаа дуусгачаад хамгийн хол замаар гэртээ ярих туртай. Удаан явж орох гэж байгаа юм. Тийм. Очоод тэнд ажилланаас илүү хэцүү учраас гээд. Эсвэл заавал нэг татчаад орохгүй бол би нөгөө өөдс нь хэрэлчих гээд байт юм аа. Тэгэхээр байнга ярьж идэг гэсэн үг. Байнга ярьж идэг. Тэгчээд тэрний үр дүнд юу үүсдэг вэ гэхээр таны үг байтугай нулимсч тэр эр хүнд ямар ч үн цэнэгүй болох үед. Тийм. Хит их бүх юм хит их гэсэн. Сэтгэл зүйч маань яг эмгтээчүүдийн өнцгөөс ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо яг үзэж байгаа зарим нэг бүсгүүчүүд маань бүр ингээд ёо одоо ингээд баг магадгүй тэгээд подкаст үзэж сууж байгаа нөхөр нь тэнд байжсэн бол энийг би юу энэний үгийг би сонсох юм уу би энийг хүндлэх юм уу гэд буур нь буцалсан сууж байгаа бах тий. Тэгэхээр тэр бүсгүүчүүдэд жоохон тайвшруулад тий. Эрэгтэй хүн төрүүлж эмэгтэй хүнээ хайрлах ёстой мó эмэгтэй хүн нь эрэгтэй хүнээ төрүүлээд хүндлэх ёстой мó тий. Чи намайг хүндэлсэнгүү чи намайг хайрласангүй гэдэг дээр л хоорондоо зөрчилдөд байгаа шүү дээ. Тэгэхээр миний сүүлийн үед бодож байгаа бод юу гэхэлэр эрэгтэй хүн төрүүлээд хайрлах ёстой мэн гэдгийг ойлгож байгаа байхгүй. Яагаад вэ гэхэлэр сүргийн манлайлагч, лидер, тэ айл гэрийг авч явах ёстой ноён нуруутай тэ хүн орж ирэх юм бол одоо дайсан ороод ирэх юм бол тэ хулгайч ороод ирэх юм бол хамгаалах тэр бүгдийг эрэгтэй хүн хийх ёстой шүү дээ. Яагаад эр хүн юм? Яагаад цаанаас нь эрэгтэй хүн эмэгтэй хүн гэж тусгаарлалцсан байна тэ. Тэгэхээр эрэгтэй хүн төрүүлээд төвчээртэй эмэгтэй хүнтэйгээ зөөлхөн харьцдаг тэ хамгаалдаг, хайрладаг, гой үг хэлдэг, цэцэг мэт одоо тэ гой урмын үгээр ингээд тэ нөгөө ингээд ямар гоё юм бэ гэж байнга л баярлж байхаар тийм үг хэлдэг. Эрэгтэй хүнийг төрүүлээд хийх ёстой юм байна гэдгийг ойлгоод байгаа байхгүй. Эрэгтэй хүн төрүүлээд хийх ёстой. Яагаад вэ гэхээр эрэгтэй хүн лидер учраас, эрэгтэй хүн сүргийн манлайлагч учраас. Лидер мөртлөө тэр ард байгаа цэрэгтэйгаа ч юм уу тэ лидер мөртлөө тэр ард байгаа хүмүүстэйгээ чи тэгвэл ингэ үстэй чи тэгвэл ингэ үстэй гэдэг хэрэлддэг лидер чинь ямар ч үн цэнгүй шүү дээ. Лидер хүн яадаг вэ гэхээр толгойлогч тий ард байгаа бүх зүйлээ ингээ хамгаалаад аваад явждаг. Тэгэхээр эрэгтэй хүн төрүүлээд хайрлах хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүмүүсийн гомддог шалтгаан, эрэгтэй хүнээ харахаар л үзэн яддаг шалтгаан тэгэл мэдээж янз бүрэл байгаа л да тий. Эрэгтэй хүн өөрөө амьдралынхаа төлөө хичээл зүтгэл гаргадаг, архитаар суудаг тий мөрөдө тоглоом тоглодог. Тэгэл янз бүрийн сул талтаа тэгэл найз нөхдөдөө шоудаа алгуулцдаг. Эмэгтэй хүнтнээ ерөөсө хүндэлдэггүй, хайрладаггүй. Ийм эрэгтэй хүн бол нэрэ эмэгтэй хүнийг үнэхээр л өстой нэг хамаг зүрх сэтгэлийн шархлуулаад өвдөгдөг байх гэж боддог байхгүй. Тэгэхээр би зүгээр юу хэлэх гээд байна гэхээр ирчүүдээ энийг би өөртөө ч гэсэн хэлж байгаа шүү. Би өөртөө энийг бүр хатуу хэлж байна. Бид нар өөртөө эхлээд эмэгтэй хүнийг хайрлах чадварт суралцах хэрэгтэй юм байна. Бид нар өөртөө эхлээд лидерүүд бид нар толгойлогч шүү бидний айл гэрийг авч явах үүрэгтэй шүү эр хүн гэдэг ийм байх ёстой шүү гэдгийг золбоо би өөрөө эхлээ сурыг тий өөрөө эхлээ төлөвший би өөрөө эхлээ эр хүн болъё би өөрөө эхлээ лидер гэдгийг ойлгоё судлаа хүртэл байдаг юм байна л та нэг солонгосын нэг сайтаас харж байсан юу ихлээр эмэгтэй хүн эрэгтэй хүнд бүх зүрх сэтгэлээ зориулаад ингээл уур таагуурнараа л гүйлэн шүү дээ эмэгтэй эхлээд тий эмэгтэй эхлээд тэнгууд эрэгтэй хүмүүс давах тохиолдол их байдаг гинэ дээдийн эрэгтэйчүүд давардаг гинэ тэр хайрын үн цэнийг тэр эмэгтэй ямар их золиос гаргаж байгааг нь ойлгодог тий эсвэргээрээ эрэгтэй хүн эмэгтэй хүндээ бүх зүрх сэтгэлээ зориулаад хайрлал тэ хичнээн өөдөөс нэгжсэн ч гэсэн миний хайр гэл ингээл тэр хүнийг аргадаал ингээл цэцэг мэт гоё үнцэнтэй услаал ингээл гоё хүлээлгэх юм бол эмэгтэйчүүд тэр хайрыг ойлгож эхэлдэг гэж аахгүй зөөлрж эхэлдэг бүр тийм судлаа хүртэл гарцсан байна тий Тэгэхээр эрэгтэйчүүд бид нар өөрсдөө төрүүлээд
хайрлцгаая. Хайрлах нь зөв юм байна. Төвчээртэй байх хэрэгтэй юм байна. Яг л аав гэж хэлдгэр тий. Амьдрах л нэгэн сонголтоо хийсэн юм чи тий. Тэгээ тийм сэтгэл зүйтэй болъё тий. Ирчүүдээ тийм золбоо бий тий. Өөрөөсөө бид нар аягүй гой төлөвший, суралцъя, мэдээ, эмэгтэй хүний гой хайрлая, гой ухаантай, мэдлэгтэй, мэдрэмжтэй ийм ирчүүд болцгоё гэж аягүй гой уриалмаар байна. Тийм болвол эмэгтэй хүмүүс маань аяндаа л гой уураад хүссэн үсээгөө биднийг хүндлээл эхлэх бах тий. Хайрлал, гоё үг хэлээл, ажлаа уйггүй хийгээл тий. Хоол ундаа хийгээл ингээл ер нь гоё байх юм бол ямар ч эмэгтэй хүн тэгэл чи мөн авч гэдээ ахгүй болов гэж бодож байна тий. Ер нь тийм шүү дээ. Тэгэл өглөөл байгаа, уурлал байгаа, гомдоол байгаа шалтгаан байгаа шүү дээ тий. Тэр бүх үүсвэр мэдээж ирчүүд бидэрт бас ер нь надад бас зөндөө асуудал байгаад байгаа байхгүй тий. Тэгээ өөртөө асуудлыг өнгөж харцгаая. Түүнээс бол эмэгтэй хүн чи намайг хүндлэхгүй байна. Эмэгтэйчүүд ийм тийм эмэгтэйчүүд одоо сэтгэл зүгээр хүчрхийлдэг болсон ингэсэн тэгсэн гэж яриад байвал тэгэл тий. Бид нар лидер хүмүүс байж ингээд эмэгтэйчүүдтэй хэрэлдээд байгаа тэр нөхцөл байдал айгүй инээдтэй байхгүй яг үнэ хэлэх. Яг зөв энэ дээр санал нээлж байна. Эн чинь өстой эрэгтэй эмэгтэй хүний онцлог байгаа байхгүй тий. Энийг байгаль амьтдаар дамжуулж биднэрт ойлгуулж байгаа юм шиг санагддаг гэдээ ярьдаг шүү дээ. Шувуун дээр жишээ нь эхлээд эрэгтэй нь үүрээ бэлдсэний дараа эмэгтэй нь үүрээ сонгоод ирж байна. Тэ? Тэгээд тэрнээс биш одоо чон мон амтан дээр ингээл харахад би чиний хүүхдийг гаргая гэж ингэж явж байгаа. Амтан ч юм уу тэ ингээд юм эрэгтэйгийнхээ хараас ингээл нөгөө чи намайг гэж байгаа байдал хэрвээ одоо Батбөх гэр бүл үр төлөө үлдээгэл цаашд ингээл байдаг байсан бол ерөөсөө эмэгтэйчүүд нь л бүгдийг эхлээл урдуур нор чигээл хүндлээлгүйгээл ингээл гэдэг болох байсан байх л та тий. Гэхдээ тийм харилцаа хэврэг Батбөх биш эмэгтэй хүнд өөрт нь үн цэн гэж нэг том зүйл байдаг шүү дээ. Тий. Хүүхэд тээдэг, их хүн болдог. Тэгээд одоо хүүхдээ сурган хүмүүжүүлдэг. Хүүхдээ хамгийн тэр чухал эхний 3 жилд нээж хүн өөрөө байдаг учраас одоо цэвэр ариун энд нь тэгээд одоо үн цэнтэй тий. Эрэгтэй хүний хувьд болохоор илүү их хүчин чармайлт урт хугацаанд гаргах тусмаа өөрийнхөө гэр бүлийг хүндэтгэх тэр харилцаанд бууж өгөхгүй байх сэтэл нь ус төдий хэмжээгээр ихсэж байгаа гэдэг нь бас үнэн байхгүй. Хүчин чармайлт гаргасан байх тусмаа их одоо зориулалт тэр нь материалыг бус сэтгэл зүйн хувьд бие махбодод оюун ухааны хувьд цаг хугацааны хувьд аль нь яагаад гэхээр эмэгтэй хүн бол одоо хүүхдээ тэгээд ингээд илүү нөгөө зориулах өгөх гэдэг инстинкт нь угасаал байглаасаа учраас бид нэр тэрийг өшөө илүү зориулаад өгөөдэй гэдэг юм бол эмэгтэй хүн ч өөрөө ингээд өөрийгөө алдаад золиослоод аюулс байдалд ороод дуусдаг. Эрэгтэй хүн хүүхэд тээдэггүй өөр хэнийг нэг ингээд ингэхгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр ийм их хүн шиг энэ харилцаанд л бүх зүйлээ өгье. Энэ харилцаа л чухал гэдэг энэ сэтгэл зүйн дотн холбоос Батбөх холбоос яаж үүсэх вэ гэхээр яг л 10 сар хүүхдээ тэгээд эмэгтэй хүн энэ л хүн шүү гэдэг шиг эрэгтэй хүний хувьд тэр эмэгтэйн төлөө хэдий ч нэг хүчин чармаал зориулт гаргасан хэмжээгээр тухайн гэр бүл үр хүүхэд үнцэн бүх зүйл тодорхойлогдох учраас л эхлээд ирчүүд нь хайрлаад ойлгоод тэнд инвест буюу хөрөнгө оруулж байна. Тэ цаг хугацаа бүх зүйлээр тэ ингээд хөрөнгө оруулсны дараа эмэгтэй нь тэр золиосоо гаргаад итгээд үр хүүхдээ төрүүлэх бусад хүндлэлүүдийг аяандаа өгдөг гэдгийг саяны ойлголтын дээр нь одоо дэмжиж байгаа талд ингэж тайлбарлаж болж байна. Амтан болон бусад зүйлсээр хамааруулаад. За яг одоо подкастыг мань үзэж байгаа залуучууд маань зөндөө юм ойлгож, суралцаж, мэдэж авч байгаа бах тийм. Бидний нэг 10-т 20-т байхад ийм гоё подкаст, ийм гоё нэвтрүүлгүүд байсан бол ямар гоё вэ гэж би хаяа боддог байхгүй. Тэгээд нэг хүн бас тэгээ бичсэн байсан. Яг ингэж бичсэн байсан. Бидний үед ийм гоё те сэтгэл зүйн мэдлэг боловсрал иймэрхүү юм байдаг гэсэн бол би амьдралдаа алдахгүй л байсан байх та гэд бичсэн байсан байхгүй. Тэгээд бид нар сэтгэлийг уншичаад нэрээ тийм дээ. Бидний үед ерөөсөө нэг юм байгаагүй шүү дээ. Гэхдээ бас одоо үеийн залуучууд хүсгэл юм бол аюу гой мэдлэг авах боломжтой ийм цаг үед амьдарч байна. Тэгэхээр за одоо залуучууд нь юм ойлгож байгаа. Бас нэгэнт амьдралаа эхлүүлээд нэг гэрт ороод яг энэ гомдсон, бие биендээ одоо түнцсэн, бие биенээ шархлуулсан байгаа хосууд яаж эдгэрэх вэ? Бие биенээсээ яаж уучлалт гуйх вэ? Энд чинь бас нэг мэрэгэн ухаан, тэ мэдлэг чадвар байгаад байгаа шүү дээ. Чадвар байгаад байгаа шүү дээ.
Тэгээ энэ дээр нэг гой зөвдгөө өгөөш. Яг эрэгтэй эмэгтэйгээ тусдан гоё ангилж байгаа. Айскууд адилхан байд юм уу? Аль алинд нь эхлээд хоёуланд нь хамааралтай байдаг хүчин зүйлийг хэлж өгье те. Арай тэр хүнийгаа ингээд 100% үзэн ядаад байх мэдрэмжийг нь эхлээд бууруулна гэсэн үг. Тэхийн тулд бид нэр өргөн цар хүрээнд хараад энэ хүний маань хийж байгаа намайг гомдоосон үйлдэлүүд хамгийн нэгдүгээрт одоо санаатай биш. Санаатай биш. Салъя гэж үргэлжлэх хүн байхгүй. Энэ хүнийг айхтар гомдоо зовоо гэсэн сэтгэлтэйгээр харилцаа эхлүүлдэг хүн байхгүй тий байхгүй. Сайхнаар төсөөлсөн байдаг. Гэхдээ хэцүү зүйлс харилцаанд болдог. Тэрний ихэнх шалтгаан нь тухайн хүний өөрийнх нь удамшлын засаж чадаагүй сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой. Өөрөө ч мэдлгүй үлдэж байгаа. Ямар гэр бүлийн орчин нөхцөлд өссөн, яасан ийсэн тэр хүний амьдралыг харах өнцөг, эрэгтэй эмэгтэй хүнийг харах өнцөг зөв гэж боддог хайрлах хэлбэр, амьдралын дадал зуршил тэгэл зөв гэж бод. Ер нь хамгийн сайн л хийсэн байдаг шүү дээ. Яг тэр хүнтэй тулаал ингээл ярилцахаар ингэж бодоол ингэсэн тэгсэн гэ тэр хүний оронд бодож үзэхэд үнэхээр тэр өнцөг нь зөв л юм шиг санагддаг. Зүгээр тэрийг илэрхийлж ярьж ойлголцоогүй л болохоос биш. Тэгэхээр таны гомдоосон тэр одоо ямар нэг сэтгэл зүйн боловсрол дутуу байгаас болоод үл ойлголцсон хэдгээр хэсгүүд дээр энэ хүн сайнаараа хичээсэн. Гэхдээ алдаатай, оноотой, өөрийнх нь сонголтоос үл хамаарсан амьдралын олон гэмтлүүд байсан шүү гэдгийг л бодолцож үзээрэй. Тийм. Тэгээд ингээ харахаар угсаал тэр гэр бүлд байдаг одоо сүүдэртэй хэсгүүд гэж ярьдаг те тэр гэр бүл дотор засаж янзалж чадаагүй сэтгэл зүйн асуудал trauma сэтгэл зүйн шархууд байгаа бол хэрэг өөрөө мэдгүй л ингээл дамжуулаад яг тийм үнэл сонгоол харьцаан дээр тийм асуудлаа бид нэр тавтаал явдаг. Тэгэхээр тэр нь ухамсартай биш. Тэрний оронд тэр хүнийхээ тэрийг харахаас өмнө би бас ямар тийм удамшлын сэтгэл зүйн шархтай вэ гэдгээ харж ангаах юм бол тэргээр нь дамжуулаад нөгөө хүн ч гэсэн ангаагдаж идгээгдэж байдаг. Тэгэхээр ийм шалтгаантай учраас эхлээд тэр талаар нь ингээд хараарэ. Энэ хүн маань ч гэсэн ингээ хохирогч шүү дээ гэдэг талаас нь харах нь байна тий. Хоёрдугаар гэвэл миний зүгээс яаж засаж сайжруулж болох байсан бэ гэдгийг харахаар бид баг нөгөө хүнээ буруутгах боломжгүй нөхцөл байдлууд үүсдэг. Энэ тэгсэн тэр ингэсэн энэ ингэсэн тэр тэгсэн гэдэг байгаа. Гэхдээ за яг хуу тийм онцгой нөхцөл байдлууд үл ойлголцлоод гомдоох нэгнийгээ таньж мдээгүй мухай болчлоо. Би гомдчлоо. Гэхдээ би тэр нөхцөл байдалд яаж дээрдүүлж болох байсан бэ гэдэг дээр үргэлж миний хариуцлага байх ёстой. Ямар ч үл ойлголцол дээр. Би арай жоохон төвчээд ярилцсан бол болчих байсан. Би арай жоохон тайвширж байгаа дахиад нэг асуултыг тодруулаад асуусан бол би өрөвдөд ойлгочих байсан. Би тэр үгийг хэлэхгүйгээр ядаж 5 минут гарч яваад ороод ирсэн бол би тэр үгийг хэлэхгүй байх байсан. Ингээд тийм байна тийм. Энэ ингээд гарцаагүй л ийм зүйл болоод ийм аимшигын юм болох ёсгүй байсан юм байна. Би яаж болох байсан? Яаж арай дээрдүүлж болох байсан гэж бодохоор 100% тэр хүний хяналтанд доор бүх сценэр явагдаал би энд ингээл би аргагүй энэ бол хамгийн муу нөхцөл байдал ш. Би яаж болох байсан тийм. За тэгээд дараа нь бас нэг яаж нөгөө хүнээ удалж болох вэ гэхээр би энэ хүний төлөө юу хийсэн бэ? Материалын бус зүйлсийг бодож үздэг. Би хэр итгэсэн. Миний итгэл хэдэн хувьтай байлаа хүн өөрөөсөө худлаа ярьж чадахгүй шүү дээ. Тэ? Би яг үндэ ингээл чи надад итгэсэнгүү гэдэг байгаа мөртлөө. За би яасан? 0-10% дүгнэхэд би хангалттай сайн итгэлв. Тэ? Би хангалттай сайн би намайг хайрласангүй надад цэцэг үүдгүй лалала. За би чи юунд дуртай вэ гэж асуусан уу? Би тэрийг ямар сэтгэлээр талархаж зориултууд өгч ийла. Намайг сонсох хэрэгтэй. Намайг хэцүү үед энэ муу ингэсэн гэдэг тий. Нөгөө хүн чи хэцүү байгаагүй мөн хөө. Наа чи гунигэлдэггүй гэдэг. Тэгэхээр би бас тэр хүний тэгвэл зовлон хэцүү байдлыг нь би хуваалцсан уу тий. Би юу өглөө материалын бус гэж байгаа нь бас шалтгаантай шүү. Тийм материалын зүйлээс болоо хэрэлдээ салдаг гэсэн юм байна. Тий. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд би юу өглөө гэж бодохоор хүсэж байгаа зүйлстэйгээ адилхан хэмжээний зүйлийг өгөөгүй байвал тэгээд та бас харилцаа чинь тэгэл явагдах ёстой, хүртэх ёстой үр дүнгээл одоо авч байгаа л гэсэн үг. За дараа нь болохоор би өөрөө хийж чадахгүй зүйлээ нөгөө хүнээсээ нэгж байгаа юм биш үстэй гэдгийг банк бодох чадамж. Тэгэл өөрөө ингээл 100% итгээл дэдгэр зүйлсийг хийж чадахгүй бол нөгөөнөөсөө хүсэж яах вүлээ те. Чи намайг дэмж надад одоо ингээл 200 300 тэрбумыг өг гэж байгаа бол та тэр хүний оронд байсан бол яг тийм байдлаар яваад ингэсэн бас яах байсан. Буюу
өөрөө амьдрал дээрээ яг хийж чадаад эзэн болохоор зүйлээ нөгөө хүнээс хүсээрээ гэхээр хүсэх зүйл байхгүй. Гэттэй тэгэхээр эрэгтэй эмэгтэй аль аль нь ялгаагүй. Тэгээ бодоод үзэхээр би энэ харилцаанд тийм хэмжээний юм зориулж чадахгүй юм бол тэр хүн ч гэсэн чадахгүй байгааг хүлээн зөвшөөрөх юм уу да. Тийм. Гайхалтай. Бүр ингээ сүүлийн үед миний бодож байгаа бодлоотой яг өөр чи ярьсан яриануд ингээ шууд нийлээд авцалтаж ороод байгаа байхгүй юу. Тэгэхээр үзэгчд маань анзаарсан бол магадгүй яг сайн сэтгэл зүйчийн өгсөн зөвлөгөөг анзаарсан болов шүү дээ. Нөгөө хүнээ гэсэн нэг ч үг гарч ирээгүй. Дандаа би. Тэ? Би баг насандаа ямар шарахтай байсан юм бол би ямар сэтгэл зүйтэй хүн юм бол би энэ хүнтэй үзэн ядаад байгаа тэ энэ хүнийг ойлгохгүй байна гэж энэ хүнд гомдлоод байгаа. Гэхдээ би энэ хүнд яг юу хийсэн юм? Би цааш яах ёстой юм? Би яаж сайжруулах ёстой юм? Дандаа би дээр төвлөрөөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бүр вау. Би бүр яг наатандаа ч санал нийлж байна. Яг тэгэхээр маргаан болдог хамгийн гол шалтгаан нь юу вэ гэхээр ерөөсөө л чи надад юу хийж өгч байгаа юм бэ? Өөр дээрээ нөгөө хүнээ тааруулах гал нөгөө хүнээс юм гэсээд ирэхээр л маргалдаан болдог байгаа байхгүй. Маргалдахгүй байх хамгийн гол шалтгаан ерөөсөө л нөгөө хүнээ байгаагаар нь хүлээж аваад би өөр дээрээ л төвлөрөх. Би яах ёстой юм бэ? Би энэ хүнийг хайрлаж чадчих байгаа мүү гэдээ өөрөөсөө асуух тий. Тэгээ наатан тааш бол үнэхээр санал нийлж байна. Тэгэхээр энэ хүн надад юу хийж өгч байгаа юм гээд өөрийгөө нөгөө хүнээсээ л авахаар бодоод байгаа байхгүй тий. Иннээс л болж маргаан усж байгаа. Түүнээс бол би энэ хүний төлөө амиа зориулахад бэлэн байна гэсэн тэр сэтгэл байвал нэх маргалдаан бол үүсэд байдаггүй юм байна гэдэг сүүлийн үед аягүй ойлгож байгаа байхгүй. Гэхдээ мэдээж ярихад амархан хийх хэцүү шүү дээ. Маргалдаа үүснэ. Тийм. Би энэ золбоо стол намныхаа зургаар шалчиж ийн гэж бодоход би бас амар хатаад сэтгэлтэй юм шүү дээ. Тэгэхээр зүгээр би ингээд өөрөө яг ингээд сүүлийн үед айгүй хэм бодож эхлэдэг байхгүй. Би энэ дээр ингэсэн юм чи та би ингэсэн юм чи та би ингэсэн юм би ийм байсан юм ингээд би ийм үйл гаргасан юм би ингээд гомдсон юм би ингээд гэсэн юм ингээд амар хэм бодож байгаа байхгүй. Тэгээ дүнэлтүүдээ хийгээ яваад байгаа. Тэгээ айгүй гоо ингээд цэгцэрч эхэлж байгаа гэх юм уу? Өмнөх жил ирсэн золбоо өнөөдөр сууж байгаа золбоо хоёр нь өөр байна уу? Тийм үү? Тэгээ хараа ер нь дүгнэлт гаргаад тэгээ өөрийнхөө алдсан алдаа гаргаж байгаа дүгнэлтүүдээсээ л үзэгчтэйгээ ерөөсө хаалцъя гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр бас үзэгчт маань энийг үзээд айгүй олон юм мэдэж авч байгаа, суралцж байгаа. Тэгээд тэр бүгдээ суралцаад миний гаргаж байгаа алдааг үзэгчт маань гарахгүй бол тэгэл миний одоо энэ YouTube хийгээд ингээд хоёулангийн ярилцаа сууж байгаа. Хамгийн гол зорилго шалтгаан минь гарч ирж байгаа гэж бодож байна. Тэгвэл би нэг буцаагаад асуучих. Болгүй. Тэгээ яг эрэгтэй хүн байгаа юм. Одоо ингээ нөгөө эмэгтэй би ч нөгөө сэтгэл зүйч ч гэсэн эмэгтэй хүүстэй учраас эрэгтэй хүнлэр ингэж ярьлаа гэдэг чинь мэддэг юм шиг ярьж ин да гэж тэгдэг штэ тэ. Тэгэхээр эрэгтэй хүний өнцгөөс тайлбарлавал яг ямар эмэгтэй хүн одоо хайрлах чадамж нь яг бүрдсэн гэж үзэх вэ? Эсвэл ямар одоо тодорхой нэг шинж хэлж ялгарлан гадуурхгүйгээр хажууд нь байхад амар тайван эсвэл ажиргалтай байх тэр нөхцөл байдал ямар нөхцөл бүрддгийг гэдгийг эрэгтэй хүнээс асууя. За ингээд эхлэе. Хамгийн нэгдүгээр золбоо би өөрөө эмэгтэй хүнийг төрүүлээд хайрлах ёстой шүү гэдэг суурин дээрээс эмэгтэй хүн яриа явчихдаг. Тэгээ. Эхлээд хайрлцсан байгаа. Эхлээд тийм өгсөн байгаа гэх тийм. Тэгэхгүй бол бас үзэгчдэд буруу ойлголт төрүүлэх. Эмэгтэй хүнийг гэдэг. Ялангуяа би эмэгтэйчүүдийг айгүй ойлгоод байна л да. Яг тэгэхээр үнэхээр ямар ч аргагүй байдалд амьдралынхаа бүх ачааг нуруунд дээр үүр явж байгаа эмэгтэйчүүд зөндөө байгаад байгаа байхгүй. Эрэгтэйчүүд нь ажил хийдгүү, хөдөлмөрлөдгүү, PC тоглоол, тэ ямар ч амьдралын төлөө хичээл зүтгэл авахгүй, хүүхдээс харж хандахгүй, ажил төрөл хийдгүү, тэ ингээд иймэрхүү байдлууд дээр ингээд зүгээр л тэр эмэгтэй хүнд хамаг ачаагаа үүрүүлсэн ирчүүд зөндөө байдаг болохоор би бас эмэгтэйчүүдийг яг тэр талаар нь ойлгоод байгаа. Тэгэхээр за эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй, төрүүлээд. Төрүүлээд хайрлах хэрэгтэй. За тэгвэл дараа нь эмэгтэй хүнээс юу хүсэж болох юм бэ гэхлээр сүүлийн нөгөө өөр дээрээ дандаа төлөвлөсөөр байгаа. Юус юм эмэгтэй хүн ямар байх хэвээр гэж юус бодоогүй. За жоохон бодоодох юм. За юу гэж болох вэ? Яг би ингэж ярьж чадахгүй байна.
Манай эргэжтэйчүүд ч гэсэн бодож байгаа байлгүй дээ. Хоёр талд бодолцож байгаа. Тий бодож байгаа хаа. Тийм үү. Би юусаа өөр төрөл амар төвлөрөөд байгаа юм байна. Өөрөө юугаа тасгүй яах вэ хүү гэдэг дээр айгүйх төвлөрсөн байгаа юм байна. Яг өмнө нь бол би өстой эмхтэй хүн юм байх та ийм эмхтэйтэй сууж болохгүй шүү 5 эмхтэй ийм төрлийн эмхтэй гэмшлэг хийж өстэй. Тэр үеийн залбаа өнөөдрийн залбаа амар өөр болсон. Шууд энэ асуултнаас шууд ялгаж гарч ирсэн. Тийм биш үү. Яг жинхнээсээ байхгүй ийм эмхтэйтэй сууж болохгүй. Өөрийгөө төлөвшүүлсэн. Тэгсэн чинь одоо тэгсэн чинь юу эмхтэй хүн юм байх хэрэгтэй гэсэн чинь үнэхээр толгойд орж ирэхгүй. Зүгээр за хийж байгаа ажлын аягүй гоё хүлээн зөвшөөрдөг. Тэгээд бас яг өөрөө чийснээр нэг нэг үглээд байдгөө. Амьдрал бол янз бүрийн асуудал гарч ирж штэ. Тэр асуудал болгон тэр энийг яана тэрийг яана гэж ингээл сандчаал сандраад байдгөө нэг гоё юм тайван. Одоо энийг игчүүл болчих юм шүү гэдэг нэг эрэгтэй хүн ингээл яг хуу лидер хийж байгаа хүний ингээл янз бүрийн асуудал ингээл айгүй их юм бодоод амьдарч байгаа штэ. Тэгээ тэр бүгд дээр ингээд нэг жоох ингээд эрэгтэйгээ наа чи ингэчих юм шүү гэд нэг олон юм ярихгүй айгуугаа ингээд хамтдаа ингээд замын яг гой залаад явчихдаг. Тэгээд цөөн сайн гэдэг юм байна. Тэгэхгүй юм бол тэгээд бүр цөөн нөө. Цөөн сайн гэдэг бол тэгээд тэр болчих юм шиг байна да. Цөөн дагаа дуртай. Тэгээ өөрөөр цөөн хийх гээд айгүй олон одоо оролдож үзээд тэгээд фейлдээд цөөн их аргуудыг залбаруу явуулаарэ. Би энийг бүр сэтгэл зүйчээсээ заавал асууя гэж бодож бас ирсэн. Энэ юу ихлээр яагаад хосууд айгүй гоё байжгаад хүүхдтэй болоод хүүхдэн төрсний дараа ингэж их маргалдаад байна. Эрэгтэй шилтгүү эмэгтэй шилтгүү. Зөв зүгээр бараг 5 6 жил амьдарч байсан мөртлөө хүүхдтэй болоо салж байгаа усуд байгаа байхгүй. Тэ. Одоо энэ олонний танилуд дундаас ч гэсэн харагдаж байна. Яагаад хүүхдтэй болсны дараа ингэж их маргаан үсээд байгаа юм бол эмэгтэй хүн хитрхи бүр амар дааврын тэ юу гэдэг үлээ дааврын. Тэ дааврын өөрчлөлт ороо тэ төрсний дараа сэтгэл готрол ингээд бүр тэр нь бүр ингээд дээд зүгтээ тулцсан байдаг юм болоо энийг яаж нэг зөв ойлголтох уу? Яах ёстой юм бэ ер нь? Юунд бэлэн байх ёстой юм? Эрэгтэй шилтгүү, эмэгтэй шилтгүү. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнээ яг хүүхд төрүүлсэн тэр хугацаанд зүгээр л өстой бүх юм нь ойлгоол урд хойно гүйжээж тэр яг хэсэг хугацааг даван туулах ёстой байдаг юм болоо. Тэ хүүхдтэй болчоос хална гэдэг чинь хамгийн харамсалтай шүү дээ. Хүүхэд гарч байгаа гэдэг нь тухайн хүний өөрийнх нь хүүхэд насны травмыг шууд сэдрэж байгаа. Би хүүхэд харж байгаа учраас тэнд нөгөө насанд хүрсэн үеийн сайн уу хараа гэдэг дурлалаас илүүтэй хүүхэд яаж байгаа гэл ингээ нэгээс булааж авч маа хүүхдээ зодоод эсвэл хүүхдээ нөхөр эхнэрээсээ илүү шүтэл өөрийнх нь травма гараад ирж байгаа. Сэтгэлийн шарах байж агаад тодорхой үйл явдал, үнэр, мэдрэмж, дурсамж, үг гэд ямар нэг зүйлээр ижилсэх үед дал тохомсор өдөөгдөд сэдрэнэ гэж ярьдаг. Бид нэр тэдрийг одоо өвчин сэдэрч байна л гэсэн. Тэгэхээр хүүхэд насны тэрийг нөгөө би том болцсон юм чин гэх тэр чигтээ дарцсан байсан бол хүүхэд гарч ирэх үед тэр бүхэн сэдрэх байхгүй. Жишээ нь аавдаа гомдолтой эмэгтэй хүн бол нөхрийнхөө хийж байгаа бүх үйлдэлийг миний хүүхдийг яачих болтой гэдэг ч юм тий. Эсвэл ээжтэйгээ амар нэг асуудалтай байлаа гэж бодоход энэ ингээл хүүхдээ ингээл би ингэн гэсэн тэр нөгөө дахиад хүүхд насны даван туулаагүй мэдрэмж сэтгэл хөдлөлүүдээ хит өндөр хамгаалт хийгээд хажуутган дээр гаргаж эхэлдэг. Тэгээд нөгөө өөрийнхөө өвчин зовлон шаналлыг давтахгүй гэсэндээ хүүхдтэй хитрхи их хамгаалах, хитрхи их өмгөөдлөх, аав ээжээс нь хүртэл харамлах тий. Тэгэл хадам ээж автагаа дайсагнах, зөвхөн хүүхдээ өөртөө өмчлөх, өөрийнхөө өгч чадаагүй бүгдийг өгөх, хит анхаарах, эсвэл хит хаях гэж ингээл эхлэндээ тий. Би гэд бодоод эхэлдэг. Тийм байна. Би шүү дээ. Өөрийнхөө баг насыг шууд хараад эхэлж. Тэгээ хоёр сэтгэлийн шарахтай хүн чинь шал өөр тусдаа бодгал мах бод хов хүнийг би гэд хэлэхээр тэр хүүхдэд шууд травма үүсч эхэлж байгаа. Тий. Уг нь бол онцлогоор нь хүмүүжүүлэх хэрэгтэй шүү дээ тий. Та хоёр биш шүү дээ тий. Та хоёрын хүүхэд мөн гэхдээ та хоёр биш. Тий. Бид нар тэрийг бага анзаарах хэрэгтэй. Хоёрдугаарт болохоор дахиад л нөгөө нэг хоёр хүн хамт байхад дэвчээд нэгэндээ ямаа өгөөд аваад явж иж болно. Хүүхэд гарч ирэхэд анхаарал болон хайр халамж хуваагддаг. Тэгэхээр нөгөө хайр биш бол өгчлөл нүс байхгүй болоод эхэлнэ дээ. Бэлгийн харилцаа, гой сайхан хамт цаг өнгөрүүлэх гэх нэг гой өөрт авч исэн зүйлсүүд чинь байхгүй болоод эхэлж дур татагдчихсэн.
Тэгэнгүүт юу ч өгөхгүй болоод ирэнгүүт жинхэнэ төрхийг хараад би хайрлцдаг байна. Тэр хүн надад юу ч өгөө болж эхлэв шүү дээ тий. Ер нь юу ч өгөөл болж эхлэн дээ. Ихэндээ бол тий. Тэгээд хэцүү болж эхлэн. Тэгээд тэр үед бид нэр тэр хүнийг байгаар нь хайрлаад уг нь бол хайр байгаа бол тий. Чи л азаргалтай байвал гэж хандж байхад нэгнийгаа л төлөө үйлдэл хийж эхлэх байхгүй. Тэгээд тэрийг нь хараад нөгөөдгөө ч гэсэн буцааж хайрлаа л тий. 3 дахь шалтгаан бол мэдээж нөгөө эмэгтэй хүний зүгээс илүү ярих юм бол ээжтэй холбоотой шархнууд хамгийн их сэтэрдэг үеийг хэлж байгаа. Тэгэл нөгөө гадаад үзэмж бусад байдлаар орж ирнэ, нойргуудл, ядаргаа, дааврын өөрчлөлт тэгэл ер нь л хувь хүний өөрийнх нь нууцсан байсан шархууд ил гарч ирж байгаа л хэлбэр юм уу та. Тэгээд энэ нөхцөл байдалд нөгөө юу яаж эхэлнэ? Усан харилцааны нөгөө гурвалжин гэж байгаа. Тэр гурвалжин дээр юм тулгын гурван чулуу гэж байгаа байхгүй. Тэгээд тулгын гурван чулууны чинь хоёрын байхгүй болчихвол нэгэн дээр тогтох боломжгүй болдог шүү дээ. Тэнгүүд эхнийх нь болохоор сэтгэл зүйн ойр дотн байдал гэж байдаг. Хамгийн дээдлийн уулын гурвалжин. Энэ бол нөгөө intimacy гэж байгаа. Англиар яах юм бол ингэ сэтгэл зүйн ойр дотн байдал. А нөгөө нэг өнцгт нь passion буюу дурлах, татагдах, дуртай байх, ер нь миний type байх ингээ бүх юм таалагдах хэлж байгаа. А үлдсэний гурвалжинд болохоор амлалт, commitment, шийдвэр хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ гурваас төрөлтийн дараа passion байхгүй болчихно. Данглаандаа гоё харагдаад, хөөрхөн харагдаад ингэдэг юмнууд нь байхгүй болчихсон байхгүй юу? Тэгэхээр хэрвээ intimacy буюу сэтгэл зүйн ойр дотн байдлыг үүсгэж чадаагүй хосууд ганцхан тулгын гурван чулуутай үлдэж байгаа. Тэгээд тогтох боломжгүй болдог гэсэн. Ер нь энэ гурвын аль нэгэн дээр ингээ асуудал үүсгэхэд нөгөө хоёр нь доктортой байж байгаа нэгийгээ буцааж гаргаж ирээд л байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйн ойр дотн байдал үүсээгүй зөвхөн нөгөө passion гэл дуртай хоёлаа гоё шүү гэж явж исэн хүмүүсээ тэр гоё ганган сайхан байдлууд байхгүй болоход хэрвээ сэтгэл зүйн ойр дотн байсан бол буцаагаад энийгээ авчирдаг гэж үздэг. Энд чинь ингэж явж ирдэг юм байхгүй. Одоо яг сошиал дээр байгаа монголчуудыг харахад тий. За сошиал ч яг ер нь нийгэм гарцсан байгаа монголчуудыг харахад маасаар нь харахад би өргөж гэсэн оруулаа хэлж байгаа шүү. За. Бид нар айгүй их гэмтцэн хүмүүс яваад байна те нийгэмд монголчууд. Яагаад ингэж амир бие биентэйгээ алцаад хэрүүл маргаан болоод үзэн ядаал талцаал энэ бүгд нөө сэтгэл зүүн асуудал байгаад шүү те. Төлөвшөөгүй юм те. Би ч гэсэн те. Тэгэхээр яг сэтгэл зүйч хүний одоо яг үзэгчтэй хандаад бид нар бага насныхаа драмаг яаж эдгэх вэ? Яаж эдгэрэх вэ? Яаж хүнийг үзэн ядхаа болох вэ? Яаж маргалтахаа болох вэ? Яаж шүүмжлэхээ болох вэ? Тэр чинь ерөөсөө л өөрсдийн тэр нэг өвдөлтөөрөө л хүмүүсийг өвдөхөд нь шүү дээ. Сэтгэл зүйч хүний хувьд нэг гоё үзэгчтэй нэг монголчуудаа нэг гоё зөвлөөс. Маргаашнаас сошиал ямар ч хэрүүл маргаагүй болчихсон юм билүү? Маш том асуулт байна те. Хэрвээ танд гаднах эртэнд аз жаргалгүй, муухай, хар бараан, сөрөг санагдаж байгаа бол би өөрийгөө аз жаргалтай болгох дээр эхлээд төвлөрье гэд анхаарлаа эхлээд өөртөө чиглүүлээрэ гэж хэлмээр байна. За түүний дараа би тийм өвчтэй тэр намайг тэгсэн гэж ярьж байгаа хүмүүсийн ганц мэдэж болох зүйл нь та хариуцлагаас одоо хүртэл цухтааж юм гэж үздэг. Тэг. Тэр намайг шархлуулсан энэ бол миний шарх, энэ бол миний шарх. Тэгээд насан туршсан миний өмнө сууж байгаа. Тэгээд танд одоогийн амьдрал болон ирээдүйд чинь танд хариуцлага байхгүй юу? Хэрвээ та өнгөрсөнд бүх алдааг өөрийнхөө сэтгэл зүйн шарханд чихэж байгаа бол өөрийгөө дорд үзэж байна гэсэн үг. Би өөрийнхөө ухамсарыг, чадамжийг ашиглахгүй гээд өөрийгөө доош нь тавиад дорд үзээд эдгээр зүйлс л миний хувьд хүчтэй гэж үзэж байгаа. А тэгтэл танд өөрийнхөө амьдралыг, аз жаргалыг, ирээдүйг шийдэх, яаж амьдрахаа шийдэх ухамсар байгаа. Энэ ухамсараа тэр өнгөрсөнд болсон зүйлсээс илүү дээр тавиарай. Та энийг шийдэд зохицуулах чадамжтай. Өөрийнхөө тархийг, бодол оюуныг хөгжүүлэх, зан чанараа сайжруулахын танд ухамсартай хүн шүү гэдгээ санаарай. Тэгэхгүйгээр өнгөрсөнд бурууч ихээ суугаад байх юм бол тэгэл ямар ч хариуцлага хүлээхгүй өөрийгөө дорд үзээл эдгээр зүйлс намайг удирднаа гээл ингээл ямар ч хариуцлагагүй байж байна л гэсэн үг. Нэг бол яг
хохирчин сэтгэл зүгээд хэлчих болж юм тий. Тэгээд тэгхгүйгээр танд тэрнээс илүү одоо ашиглах боломжтой одоо болон ирээдүй байгаа. Тэгээ та энийг өөрөө бүрэн шийдэж чадна. Өнгөрснөөс хүний одоо болон ирээдүй 100% хамаарахгүй. Хэрвээ тийм бол бид нар амьдрах ямар ч хэрэггүй. Тэгэхээр энийг өөрчлөх боломж нөөцн танд ухамсар гэд хүч байгаа, оюун байна, чадвар байна. Тэгээд яаж аз жаргалтай болох вэ гэдэг дээр би одоо нэг лекцээр дандаа хэлдэг. За. Хүн зөвхөн зан чанараа хөгжүүлэх явц, сайжруулах явцдаа аз жаргалыг мэдэрдэг. Тэр нь ямар ч байдлаар байж болно шүү те. Та ямар ч одоо шинжлэх ухаан юу яадаг байж болно. Ямар ч онолыг илүүд үздэг байж болно. Тэгтээ би өөрийнхөө зан чанарыг, ёс суртахууныг хөгжүүл сайжруулах явцдаа л би аз жаргалтай болно. Тий. Тэрнээс биш хүмүүс намайг гой сайхан гээд би тэгтээ өөрийгөө зүрүүд, ёчор, гүжүүд, ууртай, аимшиг амтан гэж бодож байгаа бол би аз жаргалтай байхгүй. Тэгээд тэр зан суртахуун гэдэг дотор нь болохоор ёс зүй, нинжин сэтгэл, мэрэгэн ухаан, ёс суртахуун, дэсвэр хатуужил ингээд иймэрхүү зүйлсүүд ордог байхгүй. Эдгээрийг өөртөө суулгах явж байхдаа бид нэр ингээд хөгжөөд аз жаргалтай болдог. Тэгэхээр тэрэн дээр төвлөрөх биш, эдгээрийг хөгжүүлэх дээрээ төвлөрүүл ямар вэ гэж. Тий. Нүдэнд харагдах материаллык зүйлс биш, өөр дээрээ төвлөрөөд сэтгэл зүгээ сайн ойлгох дээр л яг ихний гараан тавигдчих эхлэх гэдэг тийм. Гой гой зан чанаруудыг өөрсөндөө төлөвшүүлээрээ. Намайг тэгээд гимтээц ингээд сухихаа оронд. Аха. Хүний амьдралд яг нэг юм сонголтын яг нэг юм цаг үе ирдэг юм шиг л байгаа юм л да тийм. Угаасаа хүн болгоны амьдралд асуудал үүснэ. Маш хүнд асуудал ч үүснэ, тэгээ хөнгөн асуудал ч үүсээ явж байна. Гэхдээ тэр яг хүнд асуудал хүний амьдрал дээр ирэх үед тэр асуудлаасаа би юун дээр алдсан байна гэдэг тэр өнгөрсөн амьдралаа хүн болгон эргцүүлж бодох баг. Эргцүүлж бүх амьдралаа бодсон хойноо энэчнээс тэр бүгдийг ойлгоод эдгрээд явах сонголтыг хийх үү? Эсвэл өнгөрсөн бүх амьдралаа бодоод тэр өнгөрсөн амьдралаа үзэн ядаад хохирчин сэтгүүтэй амьдрах уу? Тэ? Энэ хоёр салаа замаас яг ингэ явхад аль нь илүү аз жаргалтай байх вэ? Насаараа хүмүүсийг үзэн ядаад амьдрах уу? Нэг бол алдсан алдаагаа ойлгоод тэр бүх шархуудаа өөрөө ойлгоод гоё төлөвсөн хүн болоо те. Одоо яг өөрөөсөө сайн хийсэн зүйлүүдийг өөрөө ойлгож ухаарад дараа нь тэр бүхнээрээ хүмүүст гоё эерэг хандлага түгээгээд явах уу те. Гоё итгэрэн штэ. Одоо би үнэхээр гоё итгэж байгаа байхгүй юу? Яагаад би өнөөдөр ингээл те алдсан алдаагаа хүмүүсийн өмнө ичихгүй ярьж байгаа. Энэ бүгд нөгөө итгэрсэн миний мэс чанар намайг зовоохгүй байна. Яагаад гэвэл би тэр алдаануудаа дахиж давтахгүйгээд өөрөө хичээгээ явж байгаа учраас те. Тэгэхээр үзэгчтэй гэж хэлэхэд бас золбоогийн зүгээс ч гэсэн бид нар бүгдээрээ өвдсөн, шархалсан, хин нэгний гомдоосон, бид нар өөрсдөө ч гэсэн хин нэгний гомдоосон. Зүгээр л тэр бүгдээ ойлгож ухаарсан болвол яг цаашд яаж амьдрах юм бэ? Тэ? Энэ бүгдийг ойлгож ухаарад гой залруулаад хөгжөөд явах уу? Айлсгүй ингээл хүмүүсийг үзээ ядаад хуруугаач чирээд хохирчин сэтгүүтэй амьдрах уу? Тэгэхээр монголчуудыгаа гой эдгрээсээ, имжлэгдээсээ амар амгалангуй аз жаргалтай амьдраасай л гэж хүсэж байна. Тийм. Сэтгэлээ. За тэгээ өнөөдөр сэтгэл зүйч та үнэхээр гоё сэтгэлээ онгоолгоод ярьлаа. Бас зөндөө юмыг ойлголоо, ухаарлаа. Бас өөртөө чи ярилцах болгондоо ингээд толгоор ёнк гэх юм ордог байхгүй юу? Гоё гэдэг. Тэгээд үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн зөндөө зүйлийг мэдэрсэн байх, ойлгосон байх. Сүүлийн айгу гоё эерэг асуултыг асуугаад өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгэхээр аз жаргалтай гэр бүлийн хамгийн чухал 5 зуршлыг яг ингэ нэрдээч. Ийм зуршилтай болоод аз жаргалтай амьдрах боломжтой шүү гэд. Тэгээд Монгол айл өрхүүд өнөөдөр яг юуг хамгийн их анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөр байна вэ? Хосууд хамтдаа хийдэг зуршил байх нь тий. Хосуудын зуршил юм байна тий. Хосууд чиж болно, гэр бүл үр хүүхдтэйгээ шийдэж болно. Яг нэг гоё юм. Хамгийн чухал гэсэн 5 зуршлыг. Гэр бүлийн. За. Хамгийн нэгдүгээрт нөхөрлөх. Найзал нөхрөл эс бөгөөс дайсгана гэдэг байхгүй. Тийм. Тэгэхээр бид нэр чи миний хайр чи намтай хайр гэхээс илүү эхлээ суурн найз нөхдөд харилцаа байх хэрэгтэй. Бид нэр найзтайгаа ярилцахад гоё байдаг, нөхөрлөхөд гоё байдаг, ингээд хуваалцахад гоё байдаг шүү дээ, тийм. Тэгэхээр дандаа л нөгөө хэрэгтэй, эмгтэй гэдэг нэг юм одоо тийм таашаал эсвэл дурлалын эсвэл дандаа тийм хүсэл тачаалын нүдээр биш.
илүү доктортой харилцаа бол найз нөхөрлийн суурийг их сайн хийдэг байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр нөхөрлөж чадахгүй бол дандаа дайсагна гэж байгаа. Тэгэхээр бид нэр нөхөрлөх цагийг их гаргах хэрэгтэй нэгнтэйгээ. Тэр нь заавал ингээл хоёулаа болзий романтик бай тэрвэрлэж үнэлсэн биш ээ. Хоёр хамтдаа хийж болох, нэгдэж болох юу байна гэдгийг найзтайгаа ярьж байгаа юм шиг ярилцах. За ингээд найз байх хэрэгтэй. Зарим үед хосууд биш ингээд найзын журмаар сонсох хэрэгтэй үед ч байдаг. Яг тэр эрэгтэй эмэгтэй чиний хос гэдэг нүдээр харчих юм бол нэг хэцүү санагдах үед байдаг. Тэгэхгүйгээр зүгээр найзын хувьд би чамд хань болох, зүгээр сонсож өгөх, юу ч хэлэхгүй байх. Ингээд нэг юм гой суух те тайван байх, нэгэндээ үзэл бодлоо хуваалцах, эсвэл найзын хуваар чамд зөвлөгөө өгөх, сонсож өгөх үед байх хэвээр. Тэгэхээр би найз нь юм шиг хандаад нөгөө зэрэг гэж хэлмээр байна. Асуудалтай. Эхний туршлага. Хоёр дахь нь болохоор та хоёр нэгнээсээ маш их сониуч идэвхтэйгээр асуултыг асуудаг байх хэрэгтэй. Одоо сэтгэл зүйчтэй уулзаад ингээ асуугууд үе ээж багтаа ингэдэг байсан юм аа гэд ингээ гайхаад байдаг. Тэгэхээр хосуудын нөгөө нэгнийхээ газрын зургийг бүтээ гэдэг зөвлөгөө өгдөг. Та огт ингээд тэнд ямар хортой урмал байдаг, могоо байдаг, шуу байдаг, гол нь хаанаа байдаг, яад гэдгийг мэдхгүйгээр нэг газар онгоцоор шууд бooгаад ингээд мапгүй газрын зурггүй яв гэд бодвол би их л алдах байх та. Бас их хугацаа алдах байх те. Тэгээд ямар үржил шимтэй хөрсөнд би юу тайлж ургуулахыхаа мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр үйлдэл хийж ингэж одоо туршиж ингэж нэг азаа үдсэн сонь үйлдэлүүд хийхээс өмнө нэгнээсээ ингээл одоо байнгын сониуч байдлаар асууж агаарай. Зүгээр нэг ингээд цайгаа сууж байхад эсвэл цэцгээ усалж байхад нусанд ороод гарч ирэхэд бид нар яагаад ийм сонин гинтэй асуултуудыг асууж болохгүй гэж те. Тэгээ энэ байдал нь би чамтай холбогдож байна. Хоёулаа байнгын холбоотой байна. Нэг нэгнтэйгээ мэдээлэлээ солилцож гин гэсэн тэр ийм газрын зургаа ингээл тодруулаад яваад байдаг. Өөрөөр хэлбэл би хаашаа очиход хаана ямар юу байгаа вэ? Ямар газар орон бэ? Солонгос, Японы, Монгол. Элсэн зүйлүүд алаа юу да яад ч юм дэ те энэ боломжийг таньж мэднэ гэсэн үг. Тэгжээж би одоо энд л би хайрлах гээд байгаа шүү дээ. Тэ зүрх сэтгэл рүү орох гээд байгаа. Тэгэхээр зүрх сэтгэлийн газрын зураг хэрэгтэй. Тэрийг яаж мэдэх вэ? Альбомын үзээд мэдэхгүй вэ? Альбомын үзээд яриулж болно. Тэгтээ нэг өдөр суугаад ингээ за 3 үеийнхаа намтрыг түүхтэйгээ ярих гэж болохгүй шүү дээ тий. Чи ингээд чөлөөтэй гоё ярих хэрэгтэй учраас ингээ баг багаар өдөр тутамдаа та хоёр мэдээлэл шинжилээд таны хамгийн сайн мэддэг хүн таны хайртай хүн байх хэрэгтэй. Тий. Тэгэхээр ийм газрын зургийг ашиглаарай. За гуравт нь болохоор нэгнийхээ ийм сайн талуудыг нь бичиж тэмдэглэж агаад тэдгээр зүйлсийг нь ийм хүндэтгэл бахархлаа байн илэрхийлэхэд ингэ суралцдаг байхгүй. Энийг гадаад хэл сурахтай адилхан давт гэдэг. Ингээд нэг юм онцгүй юм харагдах гал хүний нэг юм урам хугалах гал хэлдэг шүү дээ тий. Энэ ч тий гэж бодогдохоор үе хүнд эрентэй хосыг хараад хүн амьтантай харьцуулна. Тэгээл тэр хүн чинь сул талтай байгаа тий. Тих үед нь надад гялс тархиндаа оруулж ирэх нөгөө гадаа энэ нүг чи Монголын нүгдэг үлээ, Английн нүгдэг үлээ гэдэг шиг үгчин байх хэвээр. Тэхийн тулд давтчих хэрэгтэй. Тэгэхээр тэгж бодох төдийд нэг сайн талын. Тэгээ нэг сайн тал нь ингээд хүчгүй байгаад байлээ гэж боддог. Бүр онцгүй муухай минь харчлаа. Тийм бол 2-ыг 3-ыг бодох тань тэр хүний талаарх маш олон гоё эерэг төсөөлөл байх хэрэгтэй. Тэгэж сольж бодож байгаарай гэсэн. Тэрийг бодоол гутраал гэлээвэл ингээд үнэлэмж нь буураад байдаг. Нэг онцгой зүйлийг харж ингээд таалагдахгүй юмнууд байна. Гэхдээ буцаагаад 2 3 тэр хүнийхээ сайн. Тэгтээ юм штэ. Ийм суултаа. Тэгтээ энэ хөөрхөн штэ. Энэ мундаг байхгүй юу гэд ингээд өөртөө ингэж боддог байгаарай гэж. Дараагийнх нь болохоор талархлаа илэрхийлэх. Талархлаа илэрхийлдэггүй ихнэр хичнээн хэцүү вэ гэд одоо миний уншижсэн нөгөө нөхөр их нэрийн хүнд татаад гэсэн ном дээр яг байсан. Тэгээд талархлаа илэрхийлдэг байхаар ягаад ч юм тэр харилцааны одоо цэник буст кофе одоо юу гарч зөвлөмөр юм дээ те витамин бензин ингээд хүчил төрөгч шимт хижээл бүх зүйл нь ингээд болж идэг учраас ус агаар мэдэх хэрэгтэй. Тэгэхээр хин хиндээ амьсгалж байгаа чи хөөх юм аа гэх хайшин те. Гэхдээ л хийж байгаа жижиг сажиг үйлдэлүүдээр нь магтах гэдэг айгу муухай гэж байгаа байхгүй. Би магтана гэдэг нь тэр хүнийг дээрээс хараад
сайн байна, болж шүү, сайжраад байна шүү гэж байгаа нь би тэр хүнийг өөрөөсөө доор гэж үзэж байгаа хэлбэр гинэ. Магадгүй дарамт үжилж байна Аа тийм. Тэгээ магтуулахын тулд ингэж хичээж эхэлдэг те. А талархна гэдэг нь болохоор байгаагаар нь хүндэтгэж байна гэдгийг илэрхийлдэг те. Тэгэхээр талархлыг илэрхийлэхэд бид нэр суралцах хэрэгтэй. Энийг бас л гадаад хэл шиг давтаж байгаарэ гэсэн. За хамгийн сүүлийнх нь болохоор ганцаараа байх цаг олго. Вау. Энэ нөгөө байн хамт бай гэдэг юм хүсээ. Одоо дахиад нэг юм хэлмээр л энэ энэ хэрэгтэй байх гэж бодоод хол байх тусмаа хосууд нэгэндээ илүү дурладаг гэж хэлээд энэ үгийг хэлмээр байгаа. Бити ийм одоо нөгөө хитрхи наалтамхай бай гэж. Тодорхой хугацааны зай гэдэг нь өөрөө тухайн харилцааг гоё эргээр авч үзэх, үн цэнийг мэдрэх. Тэгээд бас өөрөөрөө байж билээ тайвшрах орон зай олдно. Тэгэхгүй хүн чинь дандаа ингээд хажууд байгаа хүн тодорхой хэмжээний нөлөөлнө шүү дээ. Үргэлж хамт байвал. Тэгэхээр ингээд нөлөөлөд ахаар би өөрөөрөө байх цаг хугацаа заавал хэрэгтэй. Тэгэхээр бид хоёр тийм болохоор ажил нь хамт, гэр нь хамт, бүх юм дээр хамт байдаг хосууд нэгнийхээ үн цэнийг хамгийн их мэдрэхэ болцсон байдаг. 24/7 хамт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүн тийм байх боломжгүй. Тэгэхээр заримдаа ярилцъя гэдэг тахсан заримдаа амар төвөгтэй байхгүй юу? Хоёр хүн өсчиж ярилцсан шүү дээ, тий. Тэгэхээр ингээд хоёр нэгнийхээ төлөө үйлчилгээ үйлдэл хийхэ болцсон байгаа бол нөгөө нэгээр нь хүслээр нь сайхан тайван орхичих шиг сайхан юм байхгүй. Тэгээ ирэхстэй бол ирнэ, үн цэнтэй харилцаа бол буцаад ирнэ. Тэгэхээр ганцаараа нь үлдээх нь хайр бас мөн хувийн орон зайтай хийх туртай юм хийлэг, ажлын хийлэг, туртай спортоор нь хичээлүүл, урлагаар нь хичээлүүл ингээд явуулаа. Хүнхээр гой зөвлөгөө өглөө. Тэгээд бүрийн бичлэгээ гарсныхан дараа бүр дахин сонсъё гэж бодлоо. Тэгээд баярлаа. Баярлаа гэж байнга талархдаг эмэгтэй бол бас аюу гоё юм гэж бодлоо. Баярлаа гэж хэлж чаддаг тий. Зүгээр л нэг юм хийгээд ирсэнд нь биш. Зүгээр л чи миний нөхөр байгаад баярлаа. Тий. Чи миний хажууд байгаад баярлаа гэдэг үг эрэгтэй хүнд аюу гоё уран зориг тий. Гараад алаад өгье гэсэн тэр сэтгэлийг тий ирч хүчийг өгч чадах юм шиг шууд мэдрэгдээ л дээ. Баярлаа гэдэг үг ямар хүчтэй юм бэ гэж бодлоо. За тэгээд яг өнөөдрийнхөө бичлэгийг эмэгтэй хүмүүс гоё нөхөртөө баярлаа гэж хэлээ сурчээ те. Эрэгтэй хүний хувьд бас хэлэхэд би золбоо өөртөө хэлж байгаа шүү. За үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн ойлгох бах. Тэгвэл эрэгтэйчүүд бид нар эмэгтэй хүнээ ямар ч болцлогүйгээр чи хөөрхөн шүү, миний ари үзэсгэлэнтэй шүү, чи чадж байгаа шүү, чи миний хажууд байгаад баярлаа. Тий би шамтаа суусандаа баярлалаа шүү. Заавал эмэгтэй өнгөлтгөө ээжтэй ч гэсэн ээжээ би танд хайртай шүү. Эхчээ би танд хайртай шүү гэд эмэгтэй хүмүүст өөрсдөө хэлээд сурчий те. Яагаад вэ гэхээр бид нар лидер штэ. Бид нар тэрүүн, бид нар сүргийн ахлагч хүн. Бид нар төрүүлээд хийх ёстой те. Дараа нь тэр хүндэл гэдэг юм хүсье. Тэгэхээр ирчүүдээ гоё бүгдээр эхлээд гоё эмэгтэйчүүдтэй, бүсгүүчүүдтэй, ээжтэй, эхчтэй, эмээдээ те, найз бүсгүүдээ, эхнэрдээ, охин үрдээ хайртай чи мундаг шүү гэдээ гоё магтаалын үг хэлээ сурцгаа тий. Би нэг өөрөө чаддаг юм биш шүү. Би үнэхээр чаддгүй. Одоо ч гэсэн чаддгүй. Би одоо ээжтэй эхчтэй хайртай гэж хэлнэ гэхээр чадах болов гэж дотроос тий яг хүн болгон л юм байгаа. Гэхдээ сурмаар байна. Харин тийм ээ бид нар чинь жоохон ичимхий шүү дээ. Тий сурмаар байна тий. Тэгээ өнөөдөр нэвтрүүлэгт маань оролцоод үнэхээр гоё сэдвээр маш олон талаас нь өргөн хүрээнд зөндөө олон зүйлийг ойлгохоор ярьж өгсөнд ярилцсанд бүр маш их баярлалаа. Тэгээд өөрт чинь бас зөндөө талархаж явдгийг шүү. Тэгээд бас Монголынхоо нийгэмд олон хосууд хүмүүст ийм гоё эерэг нөлөө үзүүлээд тэр хүмүүсийн сэтгэлийг нь гоё засаад дэмжлээд явдаг энэ гоё мэрэгчлэр ингээ ажиллаа явж байгаад хүмүүс нөлөөлж байгаад бас үнэхээр их баярлалаа. Өөрөө үзэгчтэй нэг юм хэлэх юм байна уу? Хайртай шүү. Хайртай шүү. За. Тэгвэл дуусгах. Тэгээ. За өнөөдрийн подкастта хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийн хавьчлахаар уулзтлаа. Түр. Бай. За миний гар нэг сониулчихлаа сая. Энд дэр бай гэж ирээд энэ гараа ийшээ тавьчих. За. Йоо. За тэгвэл бүгдээрээ Золбоо ТV-тэй дараагийн хавьчлахаар уулзтлаа. Түр. Бай.